Sounds so funny when I can keep it 1,000 now. You don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company is goals. I feel like 3,000 energies is down. I know cause you know that we bout it. In your dreams, you never want real life. You can't do nothing about it. I heard you say you the greatest. Get your vision must be close a little bit. Oh Lord, I got high in pole position. I don't need a pit stop. Never miss out on a mission. I'ma make it if you know. And you know I'm never missing. I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Ором дээр үзэгчтэй Handmade Talking 13 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид дөрүүлээ нэвтрүүлгээ хөтлөхөөр болсон байгаа. Ором дээр үргэлж салуулсан. Ором. Тэгээ маань нэвтрүүлгийн Platinum event тэтгэгчээр энэ үлрэлт үндэсний дээд лигийн албан ёсны App Talk-ий за PKM-ээр дээд лигийн тоглолтын таамгаа дэвшүүлээд зөв таах бүрдээ хонжуур хожих боломжтой байгаа. За мөн тэгээ Talk App-ыг ашиглаад ороод тоглогчдын мэдээлэл статистик үзүүлэлтүүдийг авах боломжтой. Мөн нэвтрүүлгийн Platinum event тэтгэгчээр Саксамгийн спортыг дэмжигч хамтдаа илүү амттай Coca-Cola. За ингээд 13 дахь дугаараа эхлүүлье. Мэдээж өнгөрсөн 7 өдрийн хамгийн том сэдв Триан л байлаа да тийм ээ. Шууд Трианаас л яриагаа эхлүүлье гэж бодож байна. Триан Вашингтон Wizards руу солигдлоо гэж. За энэ солилцоог хараад хамгийн түрүүнд төрсэн сэтгэл ямар байна? Атланта Хоксууд Трианыг явуулах гэж үнэхээр ядчтэй л гэж үзсэн байна. Цалингийн арах юм бол Трианг бол одоо зах зээл дээр одоо солигдно гэж нэрлэлсэн тохиолдолд баг хамгийн том цалинтай шүү дээ. Тэгэхэд ямар нэг драфт хийхгүйгээр ингээд CJ McCollum, Kispert гээд хоёрхан тоглож үзүүлсэн. Зөв баг анхун гараад ирэхдээ зөв бошуухан л зарагдахгүйсэн бараагаа явуулж байгаа юм шиг санагдав. За тийм ээ. Тэгээ ер нь санал нэг байна дөө. Ямар ч сан драфтын ирэх хүрх хэмжээний од тоглогч одоо суперстар тоглогч, all-star тоглогч гэж бодож байсан. Тэгээд ямар ч драфтын ирэхгүй сонсон жоохон гайхсан хэдийш нөгөө талаараа тэгээд нөгөө яг өөртөө Атланта Хокс гэдэг багийн Трей Янггүй хожоод байсан учраас тэгээд сонголтыг хийцэн болов гэж харлаа та. За ийм байгаа юм байна. CJ McCollum-ийн бол гэрээ дуусж байгаа. За Corey Kispert болохоор жилийн 13 орчим саяны долларын 12 саяны долларын гэрээтэй дахиад 2-3 жилийн гэрээ байна. Тэгэхээр Corey Kispert-ийг бол ер нь багт угаасаа үлдэнэ гэсэн. Тэгэхээр одоо CJ McCollum-ийн гэрээтэй холбоод ингээд сольчихвоо эсвэл McCollum-ыг магадгүй энэ хоёр тоглогч Триангаас илүүгээ үзчих эсвэл зүгээр яг л байсаар хэлснээр Триангийг явуулж лээвэл ямар ч хамаагүй гэж үзсэн болов. CJ McCollum болохоор одоо энэ жил 30 сая долларын цалинтай юм л. Тэгээд ер нь аль алинд нь л явчихлаа. Яг гэрээ дуусж байгаа болохоор дээрэс нь бас нэг туршлагатай холбооныологчийг залуу тамирчтай ингээд хамт тоглоулаа явахад ер нь нэг алдаадах зүйл байхгүй. Болохоор ер нь Атлантагийн хувьд ер нь ашигтай шимшиг 8 болцлоо гэж харж байна. За мэдээж Трей Янг Атланта Хокс тоглосон жилүүдэд бол мэдээж одоо карьерийнх нь бол амжилтгүй гэж бол хэлэхгүй шүү дээ. Бас Атланта Хоксыг нуруунд дээр үүрээд нэлээд жил тоглолоо. Тэ олон жил All-Star болоод Eastern Conference-ийн финал хүртэл багаар дэше гаргаж ирсэн. Тэгээд яалтчгүй бас зүгээр миний харж байгаагаар бол Трей Янгийн хэрэг Вашингтон Wizards багт очсноор карьерийнхаа хувьд жоохон эрсдэлтэй алхмыг хийж үлгэж харж байна. Трей Янг өөрөө ер нь зөвшөөрсөн учраас энэ 8 болсон. Яг тэгвэл Toronto Raptors бас санал тавьсан ш Атланта Хокст. Тэр саналыг хүлээж аваагүй. Вашингтон Wizards-ийн саналыг Атланта Хокс авсан тий. Трей Янг яг зүгээр Wizards очсноор бол яг цаашдаа дахиад нэг юм үнэхээр өөр төвчний одоо дээгүүр төвчний юм аврагын төлөө яригдах багт ер нь очихооргүй болчихлоо. Би бол карьераа тэгээ сонгочлоо гэж харсан. Хувь төлөвчийн карьер статистик үзүүлэлт бол Трей Янгийн зүгээр яг лигт орсон цагаас хойш Атланта Хокс үзүүлсэн амжилт нь баг илүү ч гарч магадгүй. Яг ингээд хувийн статистик ярих юм бол маш өндөр одоо гайхалтай статистиктэй дабл оновчтой амжилтаар дабл дундчилдаг нэг тэр тоглолт чивэрэл байх бол. Тэгээд цалингаа аваад зүгээр явууч.
зүгээр ялагч байхгүй байна гэдэг нь ойлгомжтой. Атланта Хокс мэдээж солилцоо гэсэн шалтгаан яарах сая дурдсан тэр CJ McCollum дуусч байгаа гэрээтэй л холбоотой. Тэгээд зөв McCollum-ыг зүгээр харин урт хугацаанд авч үлдэхгүй үгүй гэх нь сонирхолтой л байна л да. Зүгээр яга зүгээр гэрээ дуусч байгааг утгаар нь харахаар гэрээ дуусна гэдэг чинь McCollum дахиад нэг гэрээ хийх гэсэн шүү дээ. Сая анар хэлсэн 30-40 сая долларын залантай. Тэрнээс давуулсан гэрээ хийх гэсэн. Тэгэхээр тэр утгаараа бол би McCollum Атланта Хокс байхгүй тоглол явах болов гэсэн бодлоо. Цалингийн зайс улрах юм байна л да. За гэрээ өгсөн ч юм бол их хямдхан гэрээ өгүүлж төлөвлөлдөх нөхцөл байдал дээр очих бах. Тэгээд зүгээр драфт ирэх авахгүйгээр 2018 оны драфтын 5-аар сонгоод ингээ франчайз болгосон тоглогч. Одоо багийнхаа статистик үзүүлэлтийг хэдүүлээ харуул багийнхаа түүхэнд яхаарахгүй тодор үлдэх юм статистик зөндөө үзүүлэлтээр нэгттэй бүх цаг үеийн түүхэнд. Атланта Хокс багийн түүхэнд тийм ийм тоглогч ингээд явуулаад одоо ингээ зүгээр за яг ингээ асуудал гэсэн тэр ингээ салчлаа. Тэгмээд одоо Атланта Хоксын дараагийн нүдэл нь юу вэ? Яг одоо энэ бага бүрдсэн баг нь аврагын төлөө явах юм уу? Жэлен Джонс яг аврагын төвчний багийн франчайз тэр гол тоглогч нь болж чадах уу? Лингийн цэс нь нэлээд боломжтой учраас одоо дараагийн нүдэл нь Антони Дэвис араас явуулж байна. Яг зөв юу хараад байна. Одоохондоо аврагын төлөө явах багийг бүрдүүлэх гэхээсээ илүү багийнхаа чиглэлийг л одоо солиод шинээр тодорхойлох гэдэг юм л да. Өмнө нь бол Трент гэж чиглэлээ тодорхойлжсэн бол тэр нь одоо бүтлгүй болсон гэх юм уу те одоо боломжгүй болсон учраас одоо дараагийнх нь зөв нүүдэл нь юу юм дараагийн ирээдүйн яг хийн гэдэг дээрээ төвлөрч байгаа болоо гэж бодож байна. Тэгээ тэр нь өөрөө бас яг хэр амжилттай байхаас шалтгаалж бас дараагийн хүмүүс энэ багт ирэх үү ирэхгүй гэдэг нь л шийдэгдэх байх л та. Тэгэхээр одоо тэр сонголтыг хийсэн юм болоо тий тэр сонголтыг хийж байгаа учраас салингийн цэсэнд бэлэн тий ер нь манай баг бол залуухан сайн хамгаалдаг ч юм уу тий одоо Натан дээр нэг юм залуу бүрэлдэхүүн байгаа шүү ирээд одоо KD шиг ч юм уу тий манай баг дээр хүрээд ирэхэл ийм дуршлагтай тоглогч хүрээд ирэх юм бол манай багийн амжилт үзүүлэх гэж шүү контент хэмжээнд яригдах гэдэг шүү гэдэг л одоо энэ мессежийг л хийх гээд байгаа юм болов гэж бодож шатлаа. За тэгээд замлалтаа карьерийнхаа дундаж дамжуулалтаар Magic Johnson нэгт яг дундаж дамжуулалтын үзүүлэлтээр тэргүүлдэг. Хоёрт нь John Stockton байт юм байна. Гуравт нь Trae Young байт юм. Тэгэхээр ингээ лигийн бүх цагийн түүхэнд яг дундаж дамжуулалтаараа ингээ эхний 3-т бичигддэг ийм тоглогч Wizards очсон. За Wizards бол лигийн хамгийн залуу баг. За дараа жил сайн драфтын ангиас ахаад ихний 5 дотор сонгох нь баг ойлгомжтой юм баг. За тэгээд Alex Sarr-ын энэ жилийн нөгөө шидэлтийн хөгжил өсөлттэй өнгөрсөн удирлаасаа хамгийн одоо огцом сайн өссөн тоглогчдын нэг байгаа. Тэгээд Sean Жорж гээд гоё тоглогч гарч ирж байна. Энэ жилийн драфтын Трей Джонсон гээд тоглогчдоо нэг эдгээр тоглогчид Трей Young гоё ментор нь болж чадах болов эсвэл эсэргээрээ эдгээр тоглогчдын хөгжилд Атланта дээр гарах саалдаага тавтаад саад болох болов энэ тал дээр анаар юу. Яг би бол яг Трей Young-ыг Washington Wizards ирснээр ахаад ихнээс нь бүгдийг эхлээд явах тэр төвчээр нь Трей Young байхгүй байх гэж бодчих. Магадгүй Wizards-аас өөр баг руу явдаг ч юм уу ингээд одоо нэг journeyman-ийн замаар ингээд явчих. Нилээн тийм дүр зурлал ер нь ажилтгатаад байгаа. Тэгээд одоо бүгдийг нь ахаад ихнээс нь эхлэх гэдэг бол сэтгэл зүйн хувьд ч гэсэн цаг хугацааны хувьд ч гэсэн ер нь бол жоохон би бол одоо юу гэдэг Wizards ирсэн энэ сонголтыг бол карьерийнхээ зөв сонголт гэж харахгүй. За Торонто Raptors-ийн санал тавьсан бүр Трей Young-ы солилцооны дараа ил болсон тийм. Энэ саналаас ер нь яагаад татгалцсан юм бэ? Би бол зүгээр драфтын эрхүүд нь одоо яг ямар байгааг нь бас мэдэхгүй байна. Тэр эрхүүдээс байрлал байсан болов уу гэж бодож байна. Тэрнээс яг харах юм бол энэ илүү ашигтай байна уус тийм. Тэгээ эсвэл зүгээр магадгүй яг түрүүн анар ус хэллээ шүү дээ. Одоо Антони Дэвис гэдэг нэр холбож эхэлж байна. Тэгэхээр за энэ жилээ биш юм ахэд ойрын хугацаанд ойрын 1-2 жилдээ шууд контендер болохыг л зорж ил гэсэн үг л дээ баг. Тэгэхээр контендер багт юу хэрэгтэй вэ гэхээр одоо байгаа баг дээр мэдээж нэг туршлагатай супер одоо хэмжээ тоглогч хэрэгтэй байна. Тийм учраас драфт ирэх авч цаг үрж ийснээс шууд дарилт хийх гэж л оролдоод байна шүү дээ. Трейнгийн хувьд ярих юм бол сая статистик үзэл гарч 25-ны 2.6 оноо 9.8-ээс нь NBA-гийн түүхэнд яг ийм бүтэн карьерийн турш яг энэ статистик буюу 25 нэмэх оноо 9 нэмэх ассист унсан цорын гас болж байгаа шүү дээ. Оскар Робертсон гэж. Тэгэхээр Трей Янг Оскар Робертсонд адилхан статистиктэй тоглож байгаа байхгүй юу? NBA-гийн түүхэнд хоёрхан байдаг тоглож байгаа. Тэгэхээр зөвхөн статистик ярихаар л ингээд Трей Янг бол үнэхээр шилдэг тоглож шиг санагдаад карьерийг хараад
багт үзүүлж байгаа үзүүлсэн нөлөөг нь харахаар тийм тоглогч биш байгаа. Тэгэхээр энэ тоглогчийн хувь тоглогчийн юу гэмдэ? Хувь хичээсэн гэх юм уу? Өөрийнхөө статистикаар одоо энэ ингээд тасгалжуулалт шиг явж явах ажлын хэдэн жилд бол яг тиймэрхүү зүйлсэн маш ажиглагддаг тоглогч нар дээр ялангуяа энэ гаднаас ирж байгаа импорт тоглогч нар маш ажиглагддаг зүйл. Өөрийнх нь статистик одоо Монголын лигт барыг трипл дабл дунджаад тоглож хүртэл байгаа шүү дээ. Ингээд төсөөлөхөөр өөрийнхөө статистик сайн байх нь тамирчдад бас иргэд маш чухал. Яг энэ мэдээж энэ нэг талаараа бурууд гарахгүй юм л да. Энэ хүмүүс чинь цаана арга ирээд хижээх ахуй амьдралаа сайжруулах те ийм бас хэрэгцээ байгаа учраас ажилтаа байхын тулд статистик сайн байх хэрэгтэй гэдэг бол өөрийгөө харагдаад байна. Өөрийгөө харуулах хэрэгтэй тийм. Тэгэхээр яг зүгээр тоглолтын ингээд одоо зүгээр миний зүгээр харж байгаа Триангийн солилцоо хямдхан гээ яригдж штэ хэлээ. Энэ зүгээр магадгүй зүгээр энэ эргээд энэ бед нэг сайн гэрэл хийгээд нэг мэдээ олжуулж харж байгаа. Одоо ингээд Триангийн удахгүй бас бид нэр өөр төрлийн талаар Триангийн ийм одоо нэг төрлийн тоглолч гэдээ илжил та. Тэнгүүд одоо нөгөө талд нь хожддог ялагч төрлийн тоглолч ч юм уу. Тэнгүүд Триангийн төрлийн тоглогчид удахгүй NBA-д ер нь өндөр үнэлэгдэхэ болж байгаа мэн гэдэг сайн мэдээ гэж магадгүй л гэж бодож байна би бол. За би энэ дөр бол 100% санал. Надаас нэг иймэрхүү бодол орж ирсэн. Илүү одоо багийн сагс нь арай илүү нэг тавигдаж эхлэв тоглогчийн тэр онцлог үнэмж нь их гээд шүү дээ. Эсрэгээрээ тэгээд энэ бас юунд сайн бэ гэхээр NBA бол тоглолчдын лиг гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр одоо суперстар гэж ярьж байгаа нэг тоглолчийн үнэлэмж яг ингээд яг нүдэн дээр огцсон буудчаар тийм ээ. Тоглолчдын лиг биш буцаад эргээд багийн лиг. Тэр эсвэл магадгүй зүгээр за тоглолчдын лиг нь хитрхи тоглолчдын дээгүүр байгааз энэ баланс илүү ойртож байгаа юм болов уу? Тийм байх боломжтой болов уу гэдэг. Надад бол яг тийм гэрэл хийгээд адилхан л харагдсан. Тэгээд нэг үзэгчдээс иймэрхүү төрлийн бас нэг үнцэг орж ирээд байгаа харагдсан. Одоо Джейлен Брансоныг хамгаалтын султлыг нэг хэмжээний баг бүрдүүлж өгсөн. За карьер өрнөг дээр ялгаагүй ч гэдэм үү. Хуучны жижиг тоглогч дээр ч гэсэн тийм байсан. Триан дээр бол Атланта өөрсдөө тийм хэмжээний багийг бүрдүүлж өгч чадаагүй гэдэг бас нэг шүүмж яваа. Энэ бол миний хувьд болохоор чадлаараа л үтсэн гэж боддог. Чадлаараа үтсэн. Үнэхээр чадлаараа үтсэн шүү. Атланта Хокс одоо чинь яг нэг плей-оффын NBA-гийн 30 баг гэх юм бол яг нөө тех дундуур нь явдаг л баг шүү дээ. Яг нэг плей-офф 8 7-оор ордог тийм. Тэгэхээр нэг 16 15 хавцаал яваад яг дундуур нь тэр төвшөнд явж байгаа баг Трианг зориулаад нэрээ бүх юм л байдаг л тавьсан шүү дээ. Төвийн тоглогч дээр Клинт Капелаг олон жил хадгалж үдсэн бусад байрал дээр хамгаалтан дээр сайн ингээл янз бүрийн тоглогчийг сольж үдсэн. Джон Коллинсыг бүр явуулж өгсөн. Джон Коллинсыг нөө Триангтай бөмбөг болалдаг хувцас хөрөөн дээр таарамж байсан Джон Коллинсыг явуулсан гэдэг. Тэгсэн чинь Джон Коллинс нь яг үндэ өөр газар очиод яг эдээшэл өөрөө хичээгээд явуулсан шүү дээ. Тэгэхээр харин Триангийн харин ч бүр Трианг бол олон жил бас их юм бидэлсэн тоглож гэж бодож байна. их юм бидэлсэн. Одоо яг надад шууд юу жишээ нь хамгийн энгийн жишээ нь хин орж ирж байна л да. Диандра Хантрыг сонгодог жил 19 онд тэр бас нөө Триангд зориулсан сонголт байсан шүү дээ. Хамгаалтыг хараад өөр тоглогч сонгох боломжууд байсан. Тэгээ яг цээжээр орж ирэхгүй. Гэтэ хойгуур нь өшөө одоо карьер нь илүү явж байгаа тоглогчд байгаа байхгүй. Триангаас салаад гайгүй явж байгаа гэсэн үг. Тэгэхээр зүгээр тэр онд чинь Триангд зориулж драфт дээр Хантрыг авдаг ч гэдэм. Тэгэхээр Атланта бол хангалттай тэр зүгээр өөрсдийнхөө зүгээс байдаг бүхнээ хийж байгаа л явуулсан болов уу гэж бодож байна. Дээрээс нь Триангт тоглох хүсэлтэй тийм хүмүүс бас бах болцсон. Цөөхөн байдаг ч юм уу те. Баг дотроо Атлантад өөр яг Атланта өөр боломж хайсан байж болно шүү дээ. Өшөө сайжруулчихъя гэдэг. Даач хүн нь ирэхгүй байсан ч байж болно шүү дээ. Тэгэхээр бас зөвхөн сайн баг бүрдүүлж өгөө гэдэг талаас нь хараад бол сэрэггүй баха. Ер нь бол өрсөлдөгч хэмжээний багууд дандаа байсан шиг санагдчих. Тэгээс ганцаар ингэ үлдээсэн тохиолдол бас байхгүй болох та. За өргөжлүүлээд Атланта Хокс өнөөдөр Golden State Warriors-тэй тоглосон. Тэгээд Warriors Атланта Хокс хоёрын тоглолтыг үзье. Тэгээд солилцоор ирсэн хүмүүс шууд ажилд орсон байна. Тоглолтод оролцоогүй. Гэхдээ ер нь тоглолт бэлэн байгаа. Одоо магадгүй дараагийн тоглолтоос юм. Тийм тоглож байгаа. Сижим Колумбиас тоглолт. Өөр тоглолцсон уу? Тийм. Сэлгэнээс тоглолт. Сэлгэнээс гарчсан гэдэг үү? За өнөөдрийн тоглолтод Стефен Curry, Jimmy Butler хоёулаа 30-аас дэш авсан. За тэгээд Триангийг явуулаад Ник Александр Walker гараад. Одоо ингээ бас нэг эерэг юм байна да. Нөгөө нэг ойлгомжгүй байдал те
лидерийн байр суурь, хувцаслах өрөөний нэг үйл ойлголцол, багийн нэг тэр таагүй уур амьсгал бас арилжиж байгаа л да. Триангаас салснаар Одоо зүгээр нэг арай өөрөөр хэлэх юм бол нэг тийм тухгүй байдал байхгүй болчихж байгаа гэсэн үг ер нь бол тий. одоо яг ингээд яг энэ бүрэлдэхүүнээр тэгээ сагсаал тоглоно шүү дээ. Илүү том цаана зоохгүй. Гарааны холбогч нэг Александр Walker юм шиг харагдаж байгаа. Яг тоглолтын үзгээр Dyson Dennis яг үндсэн найруулагч магээд тоглоод байгаа үз. Нэг Александр Walker ч өнөөдөр багааны авалтар тгүүс ирнэ 2 оновчтой дамжуултайсан бол Dyson Dennis 9 жилөө 8 оновчтой дамжуулж байгаа шүү дээ. Тийм ер нь л SG-л болчиход байгаа л да. А тэгээ өнөөдөр энэ Кинардыг магт хэрэгтэй сэлгэнээс маш сайн тоглосон. Солгоо шидэгч. Үй цаардвал доо Кинарц. Тэгээ харахгүй Jalen Johnson ер нь бол Atlanta Hawks за хэзээс юм дээ. За яг нөгөө Atlanta Hawks-ын нөгөө нэг 4 тоглогч нь All-Star ордог. Тэр үеэс хойш ер нь тэр багаа задлаад ер нь буруу чиглэл явцсан шүү дээ. Чи одоо хичнээн жил буруу чиглэл. Одоо Kyle Korver, Al Horford, Aaron Johnson, Paul Millsap. Тэр баг задраал нэрээ Joe Johnson Euro явал, Brooklyn Nets руу явал, Al Horford жоохон байж байгаад Boston руу явал. Тэгээ тэр баг задраал ер нь яг энэ багийн чиглэл нь ойлгомжгүй болцсон байсан. Тэг яг зөв Triangle-ыг аваад нэг үлрэл үнэхээр гоё байлаа тий. Нэг үлрэл ганц үлрэл. Тэг ч одоо Triangle хийчихлээ 8 уу? Тийм 8. Тэг энэ жил олон хугацаанд нэрээ их л төвчээртэй. Би бол Atlanta Hawks-ыг үргэлжлэх гэж чаддаг байсан. Олон жил үнэхээр гүрийсэн яг. Одоо үнэхээр яг магадгүй зүгээр энэ магадгүй Jalen Johnson-ыг сонгож байгаа нь энэ багийн түүхэнд ч хамгийн зөв сонголт гэж магадгүй шүү. Тийм шүү. Юм PC Prince гэж андарч Demar Carroll байсан шүү дээ. Гоё тоглож. Demar Carroll. Jeff Demar Carroll ч бас амар үн хүрээл явчихсан. Тийм амар өнөр явчихсан. Ер нь тэр Junkyard Dog гэдэг очтой болцсон. Зуудаг гэл. За. Тэгээ өнөөдрийн тоглолт бол нэг иймэрхүү болсон. Тэгээ Атлантагийн ирээдүйд тодорхой болсон. За үргэлжлүүлээд Utah Jazz Dallas Mavericks багуудын тоглолтыг үзье. За Dallas-ийн энэ тоглолтын төгсгөлт тэгээ нэг харамсалтай үйл явдал болсон. Тэгээд тэр төгсгөлийг харуул бас гайхмаараа тий. Гайхна. Тэгэхээр юм болсон юм уу гэмээр л харагдахад бол. Одоо энэ дээр яг AD ирээд Dallas уун эрс сайжраад байгаа AD-ийг хавлахаар. Шал өөрчлөлт. Хамгаалт. Тэгэхээр AD-ийн нөлөө бол үнэхээр том уу гэвэл том. Ганц асуудал нь энэ гимтлийн асуудлаас салахгүй байсан хэвээр яваад. AD ирчихээр ингээд флаг хүртэл товтлоход тухтай болчиход байгаа байхгүй. AD байхгүй болчихор нөгөө флаг дээр хамгаалтын төвлөрөл ирчихээр флаг өөрийнхөө үндсэн тоглолтоос гаргахад хэцүү тий. Маш өрсөлдөөнтэй тоглолт. Дөрөв. Дэвс бол сайн тоглолт. Шал өөр нөө тий. Тэгэхээр тоглооны сонголт ч тий. Тэгэл хамгаалтан дээр ч тэр гээд бодоод үзэхээр. Йоо. Ямар зай гаргаад байгаа юм бэ? Sensi Bauer. Ингэнэ. Brian Sensi Bauer гэдэг гарааныхаа тоглогч юм шүү дээ. Гоё даа. Тэр дараа оролцоол. Сайн тэ. Энэ Атлантагийнхны үед хамгийн л муутай болсон доо. Chante George. Мой пио. Сэлтөнд.
Тэгээд Антони Дэвис гэмтээд тэгээд Антони Дэвисийн гэмтлийн мэдээллийг харсан чинь хүн амар мэдээлэл байсан. Календарын 1 жилийн хугацаанд буюу Даллас нэгдээд 17 өөр гэмтэл авсан. Гэдэг нэг юм амар. Мэдээвэн тэгээд гэмтлүүд нь Энд хуруу мултарцсан юм уу? Хоошоо иргэцшил болсон тийм. Тэгээд 4 сартаага байна. Яг зөв энэ одоо ингээд гимтлүүдийн groin muscle strain гэдэг ингээд царины болцсон татсан энэ тэгээд Антони Дэвис яг харахгүй нэг яриад нэг 100 бэлтгэл хийгээрээ биелэн байдаг гэдэг. Энд ер нь жоохон тийм бааш тайлтай л юм шиг тийм. Тийм. Ер нь тийм. Лекс тохын анзаарагдаад байсан тийм. Бааштай. Яал ирэх хүүхэд. Ингээл авраг авах хэмжээн дээр байгаа л ингээл тоглол амар тоглол тийм. Бас яг би бас ингэж бодод байна. Антони Дэвис ер нь бол одоо энэ бед байхгүй тийм том биетэй гой хөдөлгөөний дутагдал байхгүй айгу өөрийнхөө биеийн хэмжээнд бол маш хөдөлгөөн сайтай тоглогчтой. Тэгээ ийм том биеийг тэгж огцом бисрэлттэй ингэж хөдөлгөөд байхаар бас амархан гимтчихэд байд юм болов. Ер нь төвийн тоглогч нар ихэнх нь ер нь харьцангуй удаан ч юм уу ингэж огцом ингэж тесэрж өсөрдгөө болохоор баг арай баг гэмтэг. Антони Дэвис болохоор би одоо өөрийнхөө биеийн хэмжээнээс хэтэрсэн хэмжээний тийм үйлдэл хөдөлгөөнүүд хийд юм болоо тэрнээс болоод нэг юм бэлтгэл аваад юм болоо гэж би боддог. Гэхдээ Баясагийн хэлдэг шиг яг зунжингаа ингэ төвлөж бэлтгэл хийгээд орж ирсэн тэр Лекс тоглосон үлрэлт бол бас шилдэг хамгаалалтанд огшин өрсөлдсөн жилэнж байна гэдэг юм уу ингээд тэр хүний хувийнх нь яг өөртөө зарцуулж байгаа цаг тий бие арчилж байгаа арчилгааны хэрвээ LeBron James-ийн шиг юм уу байсан бол бас өөр яг одоо ч гэсэн Антони Дэвисийг ер нь төвийн байрал дээр дийлэх төв энэ бил одоо ч гэсэн байхгүй. Санал нэг өнөө. Тэгмэд Янс яа тийм. Янс ч амар бэлддэг юм шүү. Янс ч одоо бүр л илүү надаа ингээд яг уян хатан хөдөлгөөн дутмагч гэсэн бүр л илүү огцом тесрэлт хурд хөдөлгөөнийг гаргад юм болоо гэж боддоо шүү. Янасыг арай тийм юу илүү хөнгөн бах. Янас илүү жингийн хувьд тий. Өндрийн хувьд бол ойролцоо шүү. Яг биеийнхэн бүтэц гэж ярих юм бол илүү уур тоглогчийн биетэй байхгүй Янас илүү хөнгөн шинхэн тий. Тийм ба. Илүү одоо чинь KD гэсэндээ ярьж байгаа юм нь болохоор одоо нөгөө илүү хөдөлгөөн хийхээ болцсон ч юм уу одоо хамгийн л ашигтай хөдөлгөөнийг хийдэг тэгж бие чагинж одоо тоглодог болсон гэдэг юм. Тэгэхээр Антони Дэвистэй бас тех юу болцсон юм шиг тий. Илүү зүйл хийхгүйгээр яг л хийх ёстой зүйлээ тэр efficiency байдлаараа бие хөдөлгөх ёстой юм болов гэж би зөв хараад. Яг зөвөр мэдээж түрүүн ярьсан зүйл бас байгаа бах. Тэгээд төвийн байдал тоглож байгаа учраас маш контакт авч байгаа учраас бас тэр булчингууд дээр бол жоохон мэдрэгл юм шиг байна. Төмөр ерөн савар хэрэгтэй л гэдэм байлээ те хүмүүс. 17 удаагийн нэг дуус амар юм тий. Харин тэгэхээр ч Даллас бол хэцүүл мэдрэмж авдаг үйл гэдэг нь гинтэл тий. Яачваа гэж бодлоо юу ч болоогүй. Тэгэд Антони Дэвисийн тэгс солигдох юм уу? Харин тийм яах бол одоо ямар ч Антони Дэвисийн гэрээг хэдүүлээ харъя. Тэгээ солигчын тулд угаасаа тамирчны хамгийн түрүүнд харах хэрэгтэй зүйл бол гэрээ байдаг. Тэгэхээр ийм том гэрээ бол байгаа. 12 сая. Тэгээд хамгийн сүүлийн гэрээ нь угаасаа тоглогчийн мэдлэх учраас сунхан ойлгомжтой. Тэгээд 63 саяас одоо энэ татгалцах уу. Тэгэхээр зүгээр авъя гэвэл нэлээдгүй зүйлийг л өвжиж авах гэдэг байгаа. Тийм. Маш том эрсдэлтэй л юм тий. Тэгмүүд энэ тоглогчийн түүхийг харахаар ингээд нэг жил календарын хугацаанд 17 гэмтэл гэдэг. Тэгэхээр энэ Атланта Hawks баг-ыг авах уу, авах хэвээрээ юу, яах вэ? Энэ одоо гэмтэл нь авах бодол тогт нь одоо эргэлзээ төрүүлчих үүдээч гэдэг юм уу? Энэ бэртэл нь гэхээс илүү баг өмнөх юмыг харахад л ойлгомжтой юм шүү дээ. Тэгээ энэ бэртэл нь яг баг авахгүй байх амар гоё том шалтгаан болчихж байгаа юм байна. Тэгээс бол одоо Антони Дэвисээс сонгож байгаа бүх баг л ямар рисктэй үйл хийх гэж байгаа гэдгийг бол ер нь бүгд л ойлгож байгаа байна. Манай багт ирээд манай эмчнэр сайн Антони Дэвисийг бэртэхгүйгээр аваа явчихна гэж бол хийж бодохгүй л байна. Тэгэхээр авах гэж байгаа баг нь хэрвээ авахад болсон бол аль хэдийн авцсан шиж магадгүй л. Би бэртлийг түүхгүй хүн байсан бол ч юм уу гайгүй байгаадсан бол энэ солилцоо явахгүй ингээл багууд ч нэг ярихдахгүй ингээд байгаад байгааг бодвол Антони Дэвисээс бас багууд авъя гэж бодохгүй л байгаа. Гол нь тэгээд өнгөрсөн зуун маш бага ачаал авсан улирал болоод өнгөрчихөж байгаа байхгүй Антони Дэвис. Тийм бахад ингээ улирлынх нь тоглож чадахгүй байгаа асуудал байна. Тэгээд зүгээр Атланта Hawks-ийн удирдлага байсал Антони Дэвис дээр тэгээд төлөвлөгөөнийхэн дагуу юу нах. Одоо багада 4-7 хоног тоглохгүй. За мис ажилбарт орох юм бол бараг 2 сар тоглохгүй.
Яг зөв Атланта Хокст бол яг түрүүлсэн нэг ойрын хугацаанд авраг авъя ч юм уу контендер болъё гэж бодож ивэл Энтониус авах л байна. Би бол тэгж л бодож. Авах хаа. Тийм. Яагаад гэвэл зах зээл дээр Энтони Дэвисийн төвшний самбарын төлөвч байхгүй шүү дээ угаасаа. Шууд ирээд нөлөө үзүүлчих юм. Тэгэхээр зүгээр Атланта Хокс над зур нэг шинэ багийн нэр гарсан тэр сонирхолтой санагдаад Торонто Raptors гэдэг байгаа шүү дээ. Raptors бүр маш өндөр магадaltaй гэдэг. Тэгэхээр Raptors-ыг яагаад ийм үйлчлэгээд байгааг нь ойлгохгүй. Барнсын баг байхаа болох гэдэг нь уу яах гэдэг. Яг би зүгээр ингэж бодод тийм. Багууд контендер хэмжээнд тоглохын тулд заавал нэг эрсдэлтэй алхмыг хийх ёстой болдог. Тэр нь үр дүнгээ өгч магадгүй өгөхгүй ч гэж. Гэхдээ хэрвээ ийм эрсдэлтэй үйлдэл зарим нэг тохиолдолд хийж явахгүй бол яг л ингээд нэг төвшнгөө байгаад байдаг. Тийм болохоор за $60 сая ярьж чинь $50 сая ярьж чинь. Гэхдээ энэ NBA-гийн багийн хувьд бол хийж болох эрсдлүүдийн нэг л гэж би харж байгаа. Тийм болохоор ер нь Энтони Дэвисийг ер нь контендер аврагын төлөө нэг дайралт хийсэн багууд бол шүү зөрөгтэйгээр авах байх л гэж байна. За тэгвэл эрхчлийн драфтын шилдэг 10 тоглогчийг харъя. Энтони Дэвис тэр хамгийн гол яригадаад байгаа зүйл Далласын хүсэж байгаа зүйл бол драфт ирэх байгаа. Яг тэгэхээр дараа жил Далласын драфт ирэх нь байгаа. Тэрний дараа жил нь байхгүй. Тэгээд бас 30 оных болон 29 он болон 31 оных нь тийм баталгаатай драфт ирэх байхгүй юм байна. Тэгэхээр Даллас бас драфтын ирэхүүд дээр асуудалтай учраас ер нь аль болох драфтын ирэх зөвлөлтийг зорж байгаа. Энэ солилцоо хийвэл. За тийм ийм 10 тоглогч хэрэгжил драфтаар орж ирэх гэдэг. За Cooper Flag орж ирэх юм бол тэр 5-аар сонгогдно гэдэг байгаа шүү дээ. Эхний дөрвийн ард бичигдэн гэдэг байгаа. Тэр Бүүзрийн 2 ихэр бол амар юм байл шүү. Тийм гэсэн. Cameron Boozer бол амар. Тэр PGPF-үүд их орж ирэх. Драфт ангил. Тэгэд энэ 7 дээр байгаа тоглогчийн нэрийг нууш та. Лабарон бичиг хүсэг ингээд нэрээ нөө дуудлахаар LeBron гэж тэр хүмүүс LeBron James гэж хэлдэг. Тэр дуудлахаар нэрийг өгсөн. LeBron James, LeBron Fillon гэдэг. Тэгээ ерөн зүгээр харахад 7 тоглогч нь баг уурч умын тоглогч нар шүү дээ. PFPG нэрл их орж ирж байгаа л. Тэгэхээр хэрвээ Cooper Flag байвал энд 5 сонгогдохоор гэж байгаа юм тий. гэдэг тийм нэрээ одоо скаутуудын тий. Тэгээд тэд нар бол хантай байгаа л да бас тийш мэдчихэл байгаа тий. Тэгэхээр нэрийн гисэл чанартай драфтын анги орж ирэх гээд байх шиг байна. Тэгээд зүгээр Далласын зүгээс тэдэнд хэрэгтэй байгаа зүйл юу гэхээр PG яваад байгаа байхгүй. Тэгээд Кайри бол SG дээр тоглож чадна гэдгийг бид мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд маш олон PG-ийн сонголттой анги орж ирж байгаа учраас энэ жил Даллас угаасаа плей-офф руу плей-ин тоглох шаардлагагүй. Ер нь нэг 12-13-аараа одоо AD угаасаа хүсвүсээгүй гэмтчлээ сольсон ч гэсэн тий. Гараад ер нь Даллас бол энэ ангиас нэг дэжүү PG авчих боломжтой болчихлоо. Тэгээ Кайригаас бусдын явуулъя гэдэг байгаа. Тэгээ Кайри, Cooper Flag тэгээд энэчнээс нэг драфтын. Тэгэхээр ингээ бодохоор Dallas Mavericks Toronto Raptors-тэй солилцох магадлал өндөр байгаа. Сая тэр анги дээр 3 санал тавьсан шүү дээ. Тийм байсан драфт ирэх. Яг зөв ихний дээгүүр өөрөөсөө дээгүүр төр унаа дээгүүр төр сонголтоос авчулна. Дахиад 4 гэдэг тэр 3 драфтын нэг нь яаж ирчлийн драфт л байна шүү. Энэ жилийн драфт. Тэр ийм л боломжууд байна да. За нэвтрүүлгийн маань эхний хэсгийн дөрөв өндөрлөж яана үзэх штэ. Эсвэл цансралаад 2 дугаар хэсгээрээ бид дахиад нэг тоглогчийн солилогдох магадлалын талаар ярилцсанаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Токи PKM-ээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн зөвхөн нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн орготон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн аль биесны апп Токигийн PKM-ийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Toki App Entertainment-с лиг рүү орон PKM-с тоглолтод таамаглал бэлгийн хож.
Зөвлөд энэ урдслоо. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс бас нэг зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч барааг лизингээр авч болно. Энэс бас нэг. Хөөе, энийг би авчих уу? Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмээрэй мэд. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC мол. Ишин дэврэ мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Токи пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн зөвхөн нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн орготон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн аль биесны апп Токигийн пикэмэсэг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment-ээс лиг рүү орон пикэмэсгээс тоглолтоо таамаглал бэлгийн хож. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Зөвлөд энэ урдслоо. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс бас нэг. Зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч барааг лизингээр авч болно. Энэс бас нэг. Хөөе, энийг би авчих уу? Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмээрэй мэд. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC мол. Ишин дэврэ мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Хамт үзэгчдээ баярлалаа. Энэ би Токигийн 13 дахь дугаар та бүхэнд хүрч байна. За нэвтрүүлгийн энэ үйлрэлээс эхлээд бас нэг шинэ ивент тэтгэж орж ирсэн Сэнгүр брэнд байгаа. Platinum ивентчээр Ultra Cool, Ultra Сэнгүр. За тэгээд зөөлөн амтыг таашаадаг cool залуучуудад зориулсан Сэнгүр брэндийн шинэ төрөл байгаа. Тэгээд энийг та бүхэн амталж үзээг бол бас амталж үзээрэй гэж зүйлээ мэдээж зөвшөөрөгдсөн, насанд очсон хүмүүстэй. Тэгээ мөн нэвтрүүлгийн Platinum ивентчээр Toki app маань ажиллаж байгаа. Мөн нэвтрүүлгийн Platinum ивентчээр Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамттай ламтай Coca-Cola бидэнтэй ажиллаж байна. За бид сая ерөн Триан, Энтони Дэвис гээд солилцоо болцсон. За солигдох магадaltaй тоглогчийн талаар их хэсэг дээр ярьсан. 2 дугаар хэсэг дээр үргэлжлүүлэе гэж бодож байна. Одоо солилцооны цонх хаагдахад ердөө нэг 24 хоногийн хугацаанд үлдээд байна. Тэгэхээр 23 хоногийн хугацаа үлдээд байгаа. Тэгээ 23 хоногийн хугацаанд
ер нь солигдох магадлал нь бараг 70-80% болчихоо да. Ер нь 100% ч гэдэг хэлэхэд буруутгааргүй болчихлоо. Ja Morant. Өөрөө гол нь явахыг хүссэн, баг нь явуулахыг хүссэн. Ийм нөхцөл байдал дээр бол солих нь нэгэн тодорхой болов гэж бодож байна. Тэгээд Ja Morant-ийн солилцоон дээр юу гэж бодож байна? Ямар багт очиосоо гэж хүсэж байна. Тэгээд Ja Morant-ийн Memphis дэх карьер ер нь амар хуу болоод өнгөрчөө. Би бол яг үнэхээр Ja Morant-ийн өмнөөс амар харамсаж байгаа. Үнэхээр жижигхэн коллежээс NBA-д орж ирэл маш богино хугацаанд те алдар нэрийг олж авсан маш сайн тамирчин, маш гоё сагсан тоглогч. Тэгээд ингээд зан характер гэж зүйл нь үнэхээр багтаа сөрөг нөлөөг маш ихээр үзүүлж байгаа юм. Шалтгаанаас болж мэдээж Memphis Grizzlies баг уналтанд орсон. За тэгээд Jenkins сажуулагчийг ажлаас нь алсан тий. Тэрнээс хойш ер нь Memphis Grizzlies багийн одоо юу гэдэг амжилт бүр улам урууцсан үхээс сайжраагүй тий. За тэгээд шинэ сажуулагчтайгаа ерөөсө хилэмаа олцохгүй. Ер нь жоохон Ja Morant-ийг болж байгаа стожиг нь том толгоосон гэж хэлж болно тий. Ингээд ямар нэгэн байдлаар багийн ямар ч тамирчин өөрийгөө яг багаас дээгүүр тавихаар энэ багийн амжилтанд шууд сөргөөр нөлөөлдөг. За тэгээд ер нь бол тэр багаас ер нь амжилт гарахад маш хэцүү болж эхэлдэг. Энэ зүйл давтагдсанаар Trey Young-аас илүү Ja Morant-ийн ирээдүйд би бол илүү санаа зовж эхэлж шүү. гэж аахгүй. Яг зөв хит л юмнууд бодож чинь нөгөө нэг ялдаггүй сагсан бөмбөгийн нэг дөрөм шижтэй одоо яриад байгаа сэдв байгаа шүү дээ. Нөгөө жижигхэн биетэй тэгээ багийн лидертэй байх ялахад хэцүү гэ. Тэгээд яг Ja Morant зүгээр өөр дүрээр өөр багт очивол арай илүү байх юм байна гэдэг нь бол зөв болов гэж би бодож байна. Тэгэхээр Memphis бол Ja Morant номер 1 сонголт байгаад бол хожихгүй байна. Тэгэхээр одоо шинээр очиж байгаа багт нь тухайн багийнх нь лидер нь байгаад тэрэнд туслах хэмжээний тоглогч нь Ja Morant байх юм бол тэгээ дээрэс нь мэдээж Ja Morant-аас тэр хүн арай илүү туршлагатай Ja Morant арай зөвлөдөг ч юм уу. Нэг иймэрхүү багт очиж байгаа бол Ja Morant бас амжилт үзүүлэх магадлал нь илүү бид нар Ja Morant буцаад нөгөө гоё Ja Morant-ыг бас олоод харж магадгүй л гэж би бодоод байна. Тэгээд тийм багт очиосоо. Тэгээд NBA-ийн зүгээс ч тэр ер нь одоо ингээд Nike брэндтэй гэрээ хийсэн. За тэгээд саяны Ja 3 бол сая өнгөрсөн оны баг best the pools боллоо. Баг бүх хүмүүс өмсөж байгаа шүү. Тэгээд дээрэс нь NBA-с өөрөөс нүүр царайгаа болгоё гэж бас хичээсэн. Тэгээд ийм тоглогч өөрийнхөө зан характераас болоод одоо ментор байхгүй ч юм уу эсвэл том газар очиж хариуцлага хүлээгээгүй байснаасаа болоод ч юм ингээд буруу тийшээ яваад байгаа. Тэгэхээр яг зөв ийм тоглогчтой лидертэй багийн хоёр дахь сонголтоор очичвол Ja Morant-ыг бол эргээд одоо өөрийнхөө карьерийг сэргийх боломжтой болол гэж би харж байна. Ментор нь одоо бас аав нэгэд бас нэг тэр багт шоу тэгээд Derrick Rose Mose-ыг авчраад ментор нь болох гэж бас үзсэн шүү дээ. Тэгээд одоо аавынхаа үгийг сонсох байхад Rose-ийн үгийг сонсож иж байх. Тэгэхээр одоо өөрөө карьераа өөрчлөх тийм боломжтой л байна л гэж би хараад ш. Тийм багт очиосоо л гэж хүсэж байна. Одоо зүгээр яг Memphis-ийн зүгээс бол маш зөв шийдвэр авах. Ja-гийн зүгээс ч гэсэн ер нь бол ингээд нэгэнт бүтлгүүцчлээ, нэгэнт энэ багт байр суурь алдчихлаа. Нэр үнд нь ч гэсэн унаад эхэллээ. Тэгэхээр өөр багт нэг ингээд хүн нэг шинэ аялал эхлүүлэхээр тэнцэнээс ахаад өөр урам зориг аваад авьяасан байгаа юм чинь. Тэгээд нэг амжилт гарах тохиолдлууд байдаг. Эсвэргээрээ энэ ирчээрээ ингээд бүр унаад алга болох тохиолдол байдаг. Ер нь Ja дээр баясаах. Яг зөв Morant-ийн солилцоон дээр Miami их холбогдоод байгаа л да. Тэгэд зөв яг харах юм бол Heat-ийн сүмгийн түүхийг харах юм бол Ja Morant-ыг авч болохоор байгаа даа. Юу гэхээр нөгөө багаас том их мэдлэлтэй байдаг. Miami Heat багт бол нөгөө Heat culture гэдэг зүйл нь ерөөсөө тэр багаас том их мэдлэлтэй тоглож байхгүй. Тэгээ дээрэс нь Heat өөрсдийн түүхэнд 4-5 тийм супер одоо унжсэн суперодыг карьерээс иргэдсэн түүхтэй. Хамгийн ихнийх нь жишээ нь Tim Hardaway. Дараа нь 2000-аад оны дундуур Shaquille O'Neal байна. Тэгээ хамгийн сүүлийн жишээ юм бол Jimmy Butler шүү. Jimmy Butler бол нэг оцсон багуудаа тоглолтой уур амьсгал багийн уур амьсгалыг эвддэг Minnesota тий? Minnesota Philly Chicago Bulls-ээс хил ам байж явж байсан. Тэгээд яг ийм үед нь ер нь бол нэр үнд их унтсан үед нь Miami Heat аваад Jimmy Butler-ийн одоо
тэр хинч дурсдгүй шүү дээ. Одоо л бүгдээрээ плей-офф Jimmy Butler-ыг боддог Miami-ийн. Тэгэхээр тийм боломж бол Miami энэ солилцоонд бол байна. Дээрээс нь Miami-д яагаад энэ солилцоог хийх маш өндөр боломжтой гэхээр багийн лидер гэж ярьж байгаа Tyler Hero энэ үлээр 6хан тоглолтод орсон байгаа. Нэг гимтлээсээ улирлыг нь гимтчихэд эргэж ирээ 6 тоглолтод хурууга гимтээсэн гээд 3 тулцсан гээд. Тэгээ хилан болж ирсэн нь нэг сэтгүүлч асуусан юм. Та юу хизээ ирэх чинь яах чинь гэсэн чинь коуч эссэн. Тэгэхээр Eric Spoelstra Tyler Hero-ийн дунд асуудал байна гэсэн үг. Тэгэд Spoelstra болохоор би яаж тэр гимтсэн юу ч яах сайн мэдгэлтэй тий. Би эмчийн багийн зөвлөгөөр багт одоо тоглолтод сонгодгоо гэж зүйл хэлсэн. Тэгээд ер нь бол тэгэхээр Tyler Hero бол баг Miami-ээс явах нь ойлгомжтой. Одоо зүгээр угаасаа Hero ирэхээр л хожигдоод байдаг тийм. Харин тэгээд гэсэн. Тэгэхээр хоёроо гараанд гарахаар хожиг. Тэгэхээр Miami-д одоо юу хэрэгтэй вэ? Байматай боёо альфа биш гэдэг нь мэдэгдсэн. Үнэхээр супер 2 номер юм байна. Тэгэхээр Miami-д бол альфа хэрэгтэй байна. Жамарант бол альфа байж чадах тоглолттой харуулжтэй. Яг залуу яг нэг алж онд нэг хэрвээ засаад тэр нэг альфа зан чанар нь хэвэр байх юм бол Miami-д хэрэгтэй л болгож байна. Тэгэхээр дээрээс нь солихчод болж байгаа шүү дээ. Херог соличин за рискэл түрүүний яриад риск нэг юугаа эрсдлийн давхар үрэл авчий гэдэг л юм биш. Тэгээ Фантеко хин Tyler Hero тэгээ магадгүй зүгээр нэг тоглож орж магадгүй байдаг. Гэтэ тэр тоглож чинь зүгээр rotation байдаггүй нэг тоглож. Тэгэл болоо. Драфт хийх юмшиг байхгүй. Трейгтэй адилхан л те. Дүүцүүлээл авах. Моронтер нь бас үнэлгээ нь унчиж. Моронтын үнэлгээ унчиж. Хирогийн ч үнэлгээ унчиж. Тэгээ ер нь нэг таарсан хоёр тоглогчийн хооронд нь нөхцөлөдлийн үед солих гээд байна. Тэгээд бас хоёуланд нэг асуудал байгаа, нэг хамгаалтын асуудалтай хоёр тоглогч байна. Гэхдээ Хирог бодвол Жамарант бол нөгөө плей-оффын тоглолтын дээр хамгаалж чаддаг гэдгийг харуулсан. Миний бодлоор бол. Яг Хиро нөгөө руки үлрэлдээ бүсийн финал хүртэл явсан. Гэхдээ тэр үед бас яг Хиро хамгаалтаараа явсан уу гэвэл гүү шүү дээ. Довтлогоо нь бүгд Хиро онцгой байсан. Тамирчид ч гэсэн тоглолтын арга барилыг уншиж мэдээгүй байсан тэр жил. Ягарахгүй Хиро гэлэлцсэн. Тэгээ Жамарантын хувьд бол яг Miami-ээс гэсэн бүгд бол тохирохоор тоглож л доо. Хоёр самрын тоглогч нь хоёлаа атлетик, тесэрдэг, орж ирээд өндрүүд нэгээр хаяхаар дуусгачдаг тийм түүний тоглогчтой учраас Моронтын статистик нь сайн л. Тийм баясаа угаасаа Жамарантыг авах гэж шийдчих. Амар. Ойр дэмэр сонсоо. Зүгээр хараа. Одоо яг NBA-гийн төвшөнд ер нь Жамарантыг яг хандл хийчихээр цөөх хідэн коучер байгаа гэж би хараад байна. Тэрний нэг нь яалтч Eric Spoelstra мөн л дөө. Eric Spoelstra бол Jam-Morant-ыг Miami-д авчираад энийг яг ингээд амжилттай болгож чадна гэж би итгэлтэй. Зүгээр Jam-Morant-д байгаа одоо ганцхан сул тал нь яг карьерийн турш мэдчихэж байгаа зүйл энэ үлрэлт чинь 3-20% шатсан байгаа байхгүй. За гэхдээ мэдээж Jam-Morant-ын тоглолтыг бол Tyler Hero-гийн тоглолттой харьцуулаад байх юм шаардлага багхуугаар Jam-Morant хамаагүй илүү тоглогчтой тэр буута талбаруу дайрсан тэр тоглолтууд нь бол яалтч Miami-ийг нэг төвшин бас яг стратеги альфагийн авчираад баймтай хослуулахад бол маш гой багаар шүлгэж харж шүү дээ. Тийм, Моронтын одоо бусад тоглолчоос ялгарх нэг юм нь альфа байдаг шүү дээ. Альфа гэдэг зан чанар чинь бас олдмол биш, төрөмл маягийн юм байгаа гэдэг юм болов уу гэж боддог. Хирогийн тоглогчдод байдаггүй. Тэгэхээр яа харахгүй Miami-д бол хэрэгтэй л сонголт болов гэж би бол санал нэгж тэнэ энэ тал дээр. Ер нь зүгээр өөр баг байвал. Яг би түрүүн хэлсэн чинь нөгөө нэг хоёр дахь тоглогчийн дүрээр бас очивол гэж бодоод байна. Тэгээ яг энэ дээр Янис одоо явна явахгүй ч юм уу би Милоки сонирхоод байгаа тийм. Үлдлээж гэдэг жах шиг тий. Тэгэнгүүт магадгүй тэрэн дээр Жаморанд одоо Янис хоёр яагаад байж болохгүй гэж зөв дотроо бодсон зүгээр. Тийм сонголт байна. Тэгэхээр Miami-д бас харахыг хүсэж байна. Miami-д бас тэнд нэг суперстар байгаад тий. Miami гэдэг багч өөрөө одоо ям гой өрсөлдөөн үзүүлдэг тийм баг үлээ. Тэгэхээр Miami-д бас байх юм бол яалтчгүй Eric Spoelstra нэг бол дарж чадах байх л гэж бодож байна. Дарах ч гэхээсээ илүү юу гэдэг. Тэр хоёр хамтарч ажиллаж чадах байх л гэж би бодож байна. Миний хувьд болохоор ер нь яаж ч утсан ингээл Miami-д нь л илүү гэрэлгээтэл харагдаад байна л да. Тэгээ Miami ч гэсэн эрчимтэй яригдж байгаа, таалагдж байгаа. Яг нөгөө Анар Баясаа хоёрын хэлсэнчлэн нэг тасгалжуулагч байна. Хоёрт багийн соёл байна. За Pat Riley яаж багаа ингээд босгоод ингээд фундаменталын ямар зузаан болгочлоо. Тэр соёлыг бол Jam-Morant хийж авч гарахгүй бах. Эсвэргээрээ Milwaukee төчвөл Янс ч бас Lillard-тай харьцахгүй байсараа явуулсан шүү дээ.
Тэгээ Моронт ч нэг тийм ааштай хүн байна. Янс ч өөрөө бас тэр грекийн шиг тэр 19 те багийнхаа өмнөнийг яаж өшгөлж байгаа бол цаа чин бас нэг авир нь хөдөлж авиртай юм шиг байлаа шүү дээ Янс ч. Тэгэхээр энэ хоёр бол надад нэг тийм зохицохгүй юм санагдаад байна. Тэгээ хоёулаа шидэлтгүй ч гэдэг юм уу. Тэгээ дээр нь дасгалжуулагч нь Doc Rivers дасгалжуулагч бол Моронтын толгойг ер нь бол илчих болов уу гэж би бодож байна те. Ингээ бодохоор зүгээр Моронтын карьерийг харсан ч тэр дорн бүсийн өрсөлдөөнийг харсан ч тэр нэг өрөндийн шилдэг тоглогчийг дорндод аваад ирмэр нь. Ингээ харахаар Майами хамгийн зөв сонголт болов уу гэж би өөртөө бодож байна. За дүүлээ үргэлжлүүлээд OKC Майамитийн тоглолтыг үзье. Өнөөдөр болсон тоглолт юм тийм. Нарлаг Майами штэ. Тэгтээ бас бас тийм. Тоглолтыг Майами хийж маш сайн эхлүүлсэн. Тийм болохоор өөрөө ч бас Майамиг сонгож магадлал нь илүү юм тийм. Одоо байсан тэр. Окей, хүйтэн газар л очиж байж хаа. За, OKC гэдэг баг яаж санаа зовж байгаа юу, зовхгүй юу? Тэр шалгалт марлаад тажигдсан ажиглал дээр. Гэхдээ ерөөсөө нэг тийм санаа зовх зүйл байхгүй плей-оффын байрал байж л байх юм асуудал байхгүй. Юм плей-офф. Лиг хэрэгүүлсэн байгаа шүү дээ. нэгэрээ байж байгаа. Тий. Плей-ин руу оноод байрлаа алдчихад байгаа ш. Тий, одоо зүгээр бүтэн нэг сар ийм асуудалтай явах нь уу тий. За эсвэл бүр ингээд 2 сар бохотын дараа мараа үргэлжлээд байвал бас асуудалтай ярьж байна тий. Нэг 20 хоногийн уналтан дээр бол урт үлрэлт байх ах уу. Аяа тоглолттой гэж юу? Майами тоноо ил. Юу яаж вэ? Жижиг тоглогч нар одоо шээс бас үлгэрл амаар байгаа. Шээ яг нуруулаг чацар гарын алд урттай л да. Гэхдээ ер нь тэгэл жижиг байрлал л тоглогч шүү дээ. Энэ рүү гэж байгаа шүү дээ. Одоо эцсийн нэрээ нэг юм асууч. Энэ тоглолтын тайм явж байгаа. Тэр энд яг ингээд OKC төгсгөлөө саягаад уншаад дуусгацаа. Хэрвээ энэ солилцоо болвол Майамид баг тэгээ Моронт зүрэг ер нь гэмтлийн асуудал гайгүй байгаа шүү дээ. Тоглолцох баг. Тоглолт ингээд дуусчихвол энэ үлрэл Майамид баг тийш үзэх гэж. Тэгээ шүү дээ. Хэрвээ зүгээр яг энэ солилцоо болох юм Жамронд ирэх юм бол шууд бүсийн контендер аврам гэж нэг аврагын контендер ингэхгүй. Бүсийн контендер хэмжээ шууд ирэхэд болж байна. Тийм. Одоо Нью-Йоркийг хожиж जैन те гэж харж байна уу? Бостон хожиж. Ер нь өрсөлдөөнийг маш хүчтэй өрсөлдөөнийг үзвэл. Одоо энэ багаараа ч ер нь Майами муу биш байгаа шүү дээ. Тийм. Таагүй те. Тийм ээ. Контендер, дорндын шууд контендер. Үгүй юу. За тэгвэл өрсөлдөө сонирхолтой болох бах тий. Тэгээ өрсөлдөө нэгээр нэмэгдэх тийм. OKC Spurs тожигдсоноос хойш 8-6 гэсэн амжилттай. Яг сүүлийн 2 үлрэлд бол 15 тоглолтод ингэж муу тоглож байгааг харсангүй л дээ. Одоо яг өнөөдөр очиод 9-6 боллоо тий. Майами гэж. За тэгээд Spurs 3 хожигдсон. За тэнд базард болсон тий. Phoenix Suns тий. Шарлотт бол бас нэг 27. Шарлот яг эсрэгээрээ бас гарааны 5 тоглохоор айгуу сайн байгаа шүү дээ. Тэгээд нэг тийм зүйл болцсон болов уу гэж харж байна. Тэгээд Memphis-ийг бол J-Dub сэлгээтэйгээ тоглож ирсэн шүү дээ. Бус нь амарч байгаа. Яг зүгээр OKC-ийн энэ үлрэл ийм байна. Үлрэлийг бүр түүхэнд байгаагүй маш гайхамшигтай статистикаар ихлүүлсэн тий. Одоо хамгаалалт довтлооны зөрүү оноо гэл ингээл яг тэр өндөр хэмжээний тоглолтыг бүхэл бүтэн 82 тоглолтын турш барьна гэдэг. Энэ тамирчтай үед адилхан л эд чинь бас хүн шүү дээ. Тийм болохоор яг сэтгэл зүйн үед бие махбодын үед ч гэсэн бүтэн үлрэл яг тийм формыг хадаж тоглоно гэдэг өөрөө бол маш хэцүү. Дундуур нь гимтэл бэртэл ядралт тий. Аялан тоглолт цагийн зөрөө гэл одоо зүгээр энгийн хүний гидсэн ч өвдөж болно шүү дээ гэдэг чинь ингээл тэгээ шээ юу гэдэг чинь
хүнлэн болохоор заримдаа нэг хуруун тулна, өвдгөндөө глюкозен даун ингээл гэмтэл бэртэл маш олон зүйл байдаг болохоор баг нэг хожигдоод хоёр хожигдоод ерэн жоохон тийрэлт авсан ч гэсэн баг сэтгэлзээ үе жоохон амралт болсон баха. Ерөнхийдөө одоо ингээд буцаад одоо эдгэр чинь бид чинь бас ингэж хамаагүй хожигж болохгүй ч гэдэг ингээд буцаад одоо формо олох ч гэдэг юм ингээд өндөр түвшний тоглолтыг олж авах гад ингээд удирдлагын төгсөл рүү чангараад явж болох гэж бодож байна. Яа удирдлагын ихэнд нөгөө нэг энэ чинь нөгөө нэг тийм өлсөглөн зангаа хаяхгүй тийм хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгээ яг тэр хэмнэлээрээ зөвөр тоглолтыг эхлүүлсэн чинь багуудыг уншаад эхлэхээр бас өөрсдөнд бас нэг боломж харагдсан байж магадгүй. Яагаад түүх бүтээж болохгүй юм ч юм те. Тэгээд одоо энэ зүйлүүдээсээ болоо жоо ядаралт ч юм уу те. Одоо юу гэдэг зарим багууд хожигдоод эхлэхээрээ одоо энэ баг бол илүү одоо ойлгоод за бид одоо slow down хий. Тэгээд тоглох хэрэгтэй, хожих хэрэгтэй тоглолтуудаа хожие. Ингээ тгий бэртлийн талаас холбоё гэдэг чиглэл рүүгээ бүр орсон баг. Нэгэсэндээ бүр илүү аюултай болсон болол гэж би хараад байгаа. Тэгээд удирдлагын ихэнд баг бэлэн байна. Ямар ч өөрчлөлт хийгдээгүй. Багуудыг яаж уншиж байгаагаа харууллаа. Тэгэл энэ бол плей-оффын тоглолтод гарах тоглолт шүү гэдгийг харуулсан болол гэж би хараад байгаа шүү. Тэгэхээр одоо удирдлагын үлдсэн тоглолтуудад OKC яаж хожигдох уу, яах вэ гэх нь бол бэртэл гэмтэл байхгүй л тэр нь надад нэг тийм асуудал биш юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр багууд стил OKC-г яаж хожих вэ гэдэг талаар л сайн ажиллаж явах хэрэгтэй болол гэж би бодож байна. Тэгэхээр OKC-гээс юу ч өөрчлөгдөхгүй, юу ч хасагдахгүй бэртэл гэмтэл байхгүй бол тэгээд тэр удирдлагын ихэнд ихэлсэн тэр доминант тоглолт үргэлжлэхээр үргэлжлэн плей-оффд яг тим багтаа тулна. Дөрөв одоо хэдэн 7 тоглолтын турштай. Тэгэхээр багууд тэрэндээ л ер нь бэлжсэн дээр болол гэж бодож байна. Тэгээс медиа бол яг хөө тэгээд хожигдоход нь хожигдлоо OKC-г хожиж болох юм биш үү ч юм уу нэг тийм зүйлүүд ярьж байгаа тэгэл. Тий. Нөгөө рекорд тогтоох боломжгүй болсноос хойш жишээ нь Memphis эсрэг бүх тоглогчтой амраалаа шүү дээ. Jada бас үстэй. Энэ бол яг ингээд нөгөө хэрэг ярьсан голдрол руу чиглэж байгааг юм. Тэгэхгүй бол Chase ч одоо бүр шаардлагагүй гэмээр тоглолтод бүх тоглолтод л ингээ ороо явуулсан шүү дээ. Шэйм хувьд бол бас нөгөө өөрийн нөгөө хувийн статистик яваад байна л да тий. Эртхэн гүцээж авч байгаа л та тий. Дээрээс нь нөгөө нэг 20 дэш оноо тоглолт болгон дээр авч байгаа тэр үргэлжилж байгаа л да. Тэгэхээр тэрийгээ бас хийх зорилго бол цаадхан ч хувийн юунд бол байгаа гэж. Одоо ингээд яг өнгөрсөн үлрэлийн плей-офф орж ажиглагдсан. Энэ үлрэлт ч гэсэн сүүлийн сарын 6 хожигдлоос нь ажиглаж байгаа нэг зүйл нь болохоор нэг бол өөрсөндөө адилхан хурдан хэмнэлтэй баг тэдэнтэй хийгүү үзээд байна. А нэг бол ийм өндөр багт хожигдоод байгаа байхгүй. Одоо Миннесота жишээ нь хожигдсон ч юм уу. Нэг иймэрхүү тохиолдолд өнгөрсөн үлрэлт ч гэсэндээ Денверт бас хожигдонгоо төгссөн. Индиана Апсын финалд бас яг хурдан хэмнэлээр яаж өгүүлтүүллээ. Тэгэхээр зүгээр энэ үлрэлийн OKC аврах магадлал өнгөрсөн үлрэлийнхаас ямар байна гэж харж байна. Одоо Денвер жишээ нь бас яг бүрэн бүрэлдэхүүний тоглол арай сайжирсан гэж бид нар хараад байгаа жишээ шүү дээ, тий. Өнгөрсөн үлрэлийнхаас одоо өнгөрсөн нь уу? Тий. Илүү юу эсвэл би бол илүү л гэж харж байгаа аврах магадлал нь. Зүгээр сая хожигдол дээр янз бүрийн юм яригадаад их сэдв бод. Мэдээж чинь авраг баг лигийн одоогийн хамгийн шилдэг баг. Тэгээ тэр утгаараа юма хийгээд байгаа учраас юм хийж байгаа юм хүн ч юм уу ямар нэг зүйлийн талаар их яриа гардаг шүү дээ. Сайхан ярианы сэдв болж байгаа. Тэгэхээр OKC-г одоо хүртэл яг зөв Spurs 2 хожигдсон. Нөө сүүлийн үе сагсан бөмбөг айл болох өндөрлөөл байгаа шүү дээ бүгд. Сүүлийн үед айл болох бага бүх бүрэлдэхүүний өндөрлөд байгаа. Ялангуяа NBA-гийн бүгдөө нэг бүх хамгаалт switch солиод автдаг учраас айл болох нуруу өндөртэй үйл илүү давуу талтай. Тэр утгаараа л багууд өндөрлөд байгаа зүгээр. Гэхдээ OKC-ийн сагсан бөмбөгийг одоо энэ үлрэлтэд хожиж байгаа яг тийм бодиттой зүйл нь ер нь их харж чадахгүй л байна. За тэгвэл нэр Spurs дахиад нэг нэрэл миний хэлдгээр өмнө хэлжсэн нэг хэнийг Barnes-ыг л солихгүй бол OKC Spurs цувралт бол хожиж байгаа юм санагдахгүй. Хэдийгээр үлрэлт 3 хожигдсан ч гэсэн тийм. Үлрэлийн төгсгөл дахиад нэг тоглолт байгаа тийм. Тэр нь л бас их сонирхолтой болох уу гэж байна. Тэгээ харахгүй нөгөө хожигдох нь өөрөө гоц үзэгдэл болчоод хожигдсан ланд хүлээгээл тэгээд хожигдохгууд нь тосч аваа сайхан ярьж байгаа л ийм л өгүүл баг байгаад байгаа. Тэгвэл маш олон жил өөтөө яваа нэг баг байгаа. Тэгтээ сүүлийн үед гайгүй юм шиг харагдаад байна. Энэ Брэндон Миллер, Кнепл гэдэг нэг энэ хоёр рукигийн сонголт их зөв болчуудаа гэд одоо нэг зарим нэг лидерээ олоогүй байгаа багуудтай харьцуулахад одоо Вашингтон ч юм уу тий харьцуулахад арай айтайхан драфтын сонголт хийсэн нэг юм үлрэл нь болж гинүү даа гэж хараад байна. Энэ баг онцгой үзүүлэлт жаахан тэр гарааны бүрэлдэхүүн бас байна. 11-5 гэдэг бол Шарлоттын хувьд сайн үзүүлэлт гэж байна. Тэгээд хожилт нь OKC тэргүүт баг энэ 16 баг нь хинхэн өөрсдөөс чансаа дээр хүрэл баг байгаа шүү дээ тодорхой. Юта одоо энэ тоглолтын дээр
эхний үед 50 оноод ирнэ гарсан шүү дээ. Эхний биш эхний хагас. Яг энэ 16 багс чансаа дээр багууд гэж хоороцын хардаг 2 баг л байгаа шүү дээ. Тэгэл дээр шиг багууд байгаа шүү дээ. Тэгэхээр дандаа томчуудаа хожсон гэсэн үг шүү дээ. Өөрөөсөө илүү агуудаа. Хожил болгон томчууд юм шүү дээ. Энэ тоглолт нэр яг Лаури Марканон байгаагүй. Гэхдээ яг Марканон байгаагүй гэдээ ингэж тоглож болохгүй л гэмээр муу тоглосон. 9 тоглогч нь 2 оронтой тоглоом авч чиг гэлээ. Тэгээд анх удаага энэ үлрэл бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож үзсэн тоглолт нь болсон. Шарлотын Грант Уильямс гинтлээсээ эргэж ирсэн. Дремен бас жижиг гинтлах зөөж байгаад эргэж ирсэн. Калт Бреннергээ руки тоглогч гинтлээсээ эргэж ирээд сэлгэнээс тоглосон. Тэгэхээр яг бүрэн бүрэлдэхүүн тийм бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоод эхэллээ. Тэгэд ингээд байвал би зүгээр энэ багийг яага плейнд ороод үзчих болохгүй гэж зүгээр бодогдоо л байгаа. Надад зүгээр яг энэ сүүлийн 16 тоглолтод 11-өөс 5 жигдсэн шүү дээ. Яг энэ үеэд надад зүгээр Ламела болын яг өөрийнхөө биеийг авч явж байгаа байл нь илүү таалагдсан гэх юм уу? Би зүв авч явж байгаа байл. За ягаад гэвэл юу гэдэг баг нь амжилт үзүүлээ. Манай Ламела болохоор гинт бэлтэлч гэдэг юм уу? Гараанд гараа сэлгэнээс гараад ингээд тоглосон. Энэ үедээ яг тамирчин үний үүднээс тэр үний багтаа гаргаж байгаа хандлага нь айгу зүв байсан. Алдаа гаргасан үедээ багаас уучлахгүй байсан ч гэдэг юм уу те. Би илүү сайн хариуцлага хүлээсэн те. Тоглолтыг эхлүүлэх нь их чухал биш ээ. Тоглолтын төгсгөл би магадгүй багтаа хэрэг болох ёстой ч гэдэг юм уу иймэрхүү маш их тийм эерэг хандлагуудыг маш их зөвөр гаргаад байгаа болохоор би Ламела болыг бас энэ багтайгаа хамт байгаад нэлээд тийм энэ амжилт нь бас нэг хэсэг болоо явахгүй тийм боломжтой болоо гэж харж байгаа. Энэ нөгөө сүүлийн 10 тоглолт биш 16 тоглолт нөгөө гарааны 5 тоглосон тийм. Тэр нь тэгээ гол 6 тоглогчийн статистик үзүүлэлтийг харъя. Тэгээд ер нь хамгийн хөгшин нь Miles Bridges гэж бодохоор маш залуу баг нь тодорхой. Colin Sexton хамгийн хөгшин. Гэхдээ энэ хоёр ч хоёлоо 30 хүрэх болоогүй байгаа хоёр хүн шүү дээ. Тэгэхээр одоо амар гоё статистикууд биш тий. Ер нь бол энэ залуучууд ч юм бол довтлохоо тал дээр бол эхний 5 бол ерөөсөө довтлохоо чиглэлийн хавна болгоч маш. Энэ дээр нэмэгдээд Grant Williams гимтээс ирсэн үлээ Grant Williams багт юуг авчирдаг вэ гэхээр одоо тэр Draymond Green эффектийг авчирч тэр баг тэр нэг те Dylan Brooks тийм Dylan Brooks тийм хатуу чанга байдлыг арын даадаг тийм болохоор энэ залуу багийн үед бас энэ хожлын цуврал нь нэлээд бас мотивацийг өгөөд нэлээд бас урам аваад цаашаа сайн тоглох болов гэж харж байна. Тэгээд энэ дээр зүгээр одоо Брэндон Миллерийн дотлооны хувь нь их муу байгаа. Улирлыг нөгөө форумуудаа их муу гэхэлсэн. Сүүлийн тоглолтууд нь харах юм бол амар байгаа. Үнэхээр амар. Сүүлийн тоглолтууд нь сайн байсан учраас ингээ хувь дээшилж байгаа. Брэндон Миллер ч яг одоо юу яагаад байна л да. Лигт байгаа нөгөө free and төрлийн тоглож болоод байна шүү дээ. Бүр яг хамгаалтан дээрсэн тундаг байгаа. Тэгээд Ламела болыг сайн ярьсан. Хэрвээ одоо Жам Морант солигдчих юм бол Ламела болныг бодол төрхүүлээ. Манай төрлийнхээ хэцүүдж байгаа юм шүү. Үнэхээр юу гэж байгаа шүү. Сайн л өөрөө л сайн байхгүй бол уг нь бол энэ байглаас өгсөн өгдөлтөд нэг юм саксумгийн авиас гэдэг юм бол Ламела бол өндөр төвшин шүү дээ. Нааш тэгээд хождгоо. Гэхдээ энэ Треангийн гэр бүлийг бол мэдэхгүй юм байна те. Ламела бол Жам Морантын гэр бүлийн төстэй юм шүү дээ. Ер нь entertainment талдаа тийм ээ. Тэгээ яг одоо нөгөө хожилчин аим олон юмыг идгээд штэ. Одоо нөгөө багийн уур амьсгалч муу одоо тэгэл хожоод байх тусам нөгөө баг хамт олноор гоё болдог. Тэгэхээр энэ багт одоо нөгөө хожил нь амар хэрэгтэй байгаа даа. Ер нь яг энэ бүрэлдэхүүнээр аюу сайн тоглоод хождог байх хэрэгтэй байна. А тэндээс нөгөө багийн culture одоо үүснэ. Яаж тоглолтын, яаж хождیں гэдэг culture нь үүснэ. Тэгэхээр энэ багт яг хэрэгтэй байгаа юм тэр хожлууд л байгаа даа. Тэгэхээр одоо өөрсдийнхөө энэ авьяас одоо хоорондоо болж байгаа энэ тоглолтоор гоё хожлуудаа аваад тэндээсээ энэ Шарлотын өөрсдийн сагсан мөнгөийнхөө culture-ыг үүсгээд энэ хүмүүс хамтдаа нийлүүл нэг ийм тоглолтын арга барил гарч ингэж хожиж чаддیں гэдэг юм олоод авчих юм бол амар давгүй баг юм шаарддаг байна. Тэгвэл одоо ингээд хожигдоод байх юм бол тарж ботрохад ер нь бэлэн болцсон л баг байсан шүү дээ. Ер нь бол тэрийн ч тэндээс авчвал энийн ч эндээс авчвал өөр багт хэрэгтэй юм да гэж боддог байсан бол одоо бас арай өөр чиглэл рүү орсон байгаа юм бол гэж хараад шүү. Ямар ч эдгээр бид нар энд ярьж байгаа юм чинь багийн удирдлагуудлын тамирчид өөрсдөө мэдж байгаа. Ер нь бүрэн бүрэлдэхүүнээр тоглол бид нар бол боломжтой байна гэдэг ханаа бол авцсан баг. Саний тэгээ Ютаг хождог хожлол тийм том баг хожоогүй ч гэсэн маш том ялдаг байхгүй тэгээ бүр ингээд 50 онооны зөрүүтэй хожно гэдэг чинь. Одоо энэ үлрэлийн хамгийн олон онооны зөрүүтэй хожсон хожлыг Charlotte Hornets баг
байгуулнаа гэж улирлэхэд ярьсан бол хүн итгэхэд хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ баг тэгэл 50 оны зүрхтэй багийг хочсон. Эсвэргээр нөгөө талд нэг хүнийг золиослоод түүхэн амжилт эвдүүлсэн байгаа даа шүү дээ. Талбай дээр хасах чар гэдэг. Тий. Бас түүхэн амжилт те. Тэгээ ингээд бодохоор яг зүгээр одоо ингээд гинтлэхүү Гранд Слэм сэрчлээ, Трэмэн ирчлээ, бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор удирдлагын төгсгөлд яагаад зүгээр плей-ин байж болохгүй гэж гисэн. Багийн хувьд бол плей-инд орчвол амар том амжилт болох гэдэг шүү дээ. Ер нь өөрсдөө хувьд ч гэсэн дээр ер нь хожих юм байна, хож болох юм байна гэж бодлоо төрүүлсэн. Чикагот л өрсөлдөж байна шүү дээ. Яагаад Чикагот өрсөлдөж болохгүй баг гэж боддог байгаа байхгүй надад бол. За нэвтрүүлэг маань энэ дөрөд өндөрлж байна. Энэ удаа плейбук маань дахиад байхгүй. Өндөрлж байна гинэ. 2 дугаар хэсэг маань завсарлаж байна. Тэгээд дараагийн дугаар дээр плейбук байна гэж маань найруулагч надад амласан. Тэгээд найруулагчдаа дараагийн дугаар дээр яг байлгаараа гэж гуяа. Тэгээд хэсэг усаан завсарлаад гэсэн тэр хийгээд өчөөч гэдэг. Тэгээд сүүлийн хэсгээрээ эргээд уулзсан. Сүүлийн хэсгээр бид Houston Rockets, Portland Trail Blazers багуудын тоглолтын таймаар эргээд уулзнаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Toki PKM-ээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн зөвхөн нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн аль биесны апп Toki-гийн PKM-ийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Toki App Entertainment-с лиг рүү орон PKM-с тоглолтоо таамаглал бэлгийг хож. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Зөвлөтэн юурдсхоо. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс бас нэг зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч барааг лизингээр авч болно. Энэс бас нэг. Хөөе, энийг би авчих уу? Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмээрэй мэд. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC Mall. Ишин дэврэ мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra.
Хамт үзэгчдээ баярлалаа. NBA Talk хүргэлжлэн хүрч байна. За нэвтрүүлгийн маань сүүлийн хэсэг эхлэхэд бэлэн болсон. Нэвтрүүлгийн Platinum Event-ээр Сэнгүр, за Сэнгүр Ultra, Сэнгүр Smooth, за шинэ төрөл гарсан байгаа үзэгчд маань тэгээд ер нь бас баггүй харцсан багтай гадуур бол үсэ зүүрэн зарагддаг болсон байлээ. За Анар маань Houston Rockets-ийн талаар их зүйл ярина гэсэн. Тэгээд Houston Rockets өнгөрсөн 7 хоног яхаарахгүй асуудалтай 7 хоног байлаа. Тэгээд өнөөдөр ядж итлээс ажигдчихлоо тий. Тэгээд өнөөдрийн тоглолтын тайм гэхээс илүүтэйгээр Houston Portland-тай тоглосон тоглолтын таймыг үзүүл илүү гоё бах. За учир юу гэхээр хоёр баг хоёр дараалж тоглосон яг энэ талбай дээр. Houston энэ ч нэгсэндөө 3-4 хоног байрлсан. Оройн мочод. Хоёр дахь тоглолтын юм. Тийм, хоёр дахь тоглолтын. Сүүлийн тоглолтын. Тайм? Таар ийсэн гимтдсэн баха энэ хоёр дахь тоглолтын дээр. Энэ тэгсэн. Тэгээд зоосон болоо. Тэгээд юу яасан? Эхний тоглолтын дээр Дэни Авдия бүр зогсоогдчихгүй тоглоод хожсон шүү дээ. Тийм. Тэгсэн чинь хоёр дахь тоглолтын дээр Хьюстон хамгаалт Дэни Авдиагаас бөмбөг саллах байсан. Тоглолтын эхнээс эхлээд Авдия бөмбөг ч шууд давхар очиод өөр тоглогчтой гээд. За тэрийг нь болохоор нэг тоглогч төгс ашиглаж эхлүүлсэн Камара байсан. Камара эхний үе дээр 16 он авсан. Замлынхан дээд үзүүлэлт нь бол 3-аас 5 шидэд 5 оруулаад эхлүүлсэн тэгээд тоглолтыг. Тэгээд тэр нь халдварлаад Шейден Шарпад бас ингээд сул довтлох орон зайнууд үүсээд Шарп ч гэсэн гайхалтай тоглоод эхэлсэн. Тэгээд ингээд Авдия дээр тоглолтын турш хамгаалт төвлөрж байгаад бусд нь оноо авч явжсэн. Тэгээд 4-р үед Авдия яг чухал 7 он авчиж байгаа. Тэгэл би за энэ тоглолч харахгүй энэ ихний тоглолтын хайлайт байна. Тийм байна уу? Эхнийх нь хүчтэй манай. Графикс маань. Тийм хайлайт тэр Авдия лалаадсан тийм. Эхний тоглолтын 3 тоглолтын хайлайт өгсөн юм. Энэ теорийг харуулж нөө. Хэдий Яагаад Houston Rockets эцэг мөч өөрсдөө боломжийг гаргаж ирсэн. Яа, хатгсан цаг нь дуусчихсан. Гараас нь бөмбөг салж амжааг. Тэгээд ба. За дараагийн тоглолтод ялгаагүй. Ер нь бас ингээд тэнцүү өрсөлдөөнтэй явж байсан. Тэгэхээр тоглолтын агуулгыг түрүүний миний хэлсэнчлэн Авдиаг тоглолтоос гаргаж бусдын тоглуулсан. Тэр нь бас зүгдөөгүй. Тэгээ хоёр сагсан бөмбөгөөр тоглож үзлээ. Хоёуланд нь хожигдлоо гэж. Яг хөө зөв мэдээж энэ хоёр тоглолтод Сэнгүн бол шагааны гэмтлийн болмоос оролцоогүй тий. За тэгээд Кевин Дурант бол яг бидний ингээ харахаар хийх юм хийгээд байгаа. Яг үндсэн яг багийн гол оноог явуулж байгаа тоглогч нь мэдээж Дурант байсан. За тэгээд бусад тоглогчдын үед хангалтгүй тоглосон. За яг юугаар хангалтгүй байсан бэхээр 3 онооны шийдэл бүр үнэхээр муу. Одоо Амин Томсон шидэхгүй, шидэд хийхгүй. Жабари Смит 3-аас 10 шидэд нэг ч оруулаагүй. Сүүлийн 3 тоглолтонд тий. 20 шидэд нэгийг л оруулсан баг 3-аас. Тэгээд Овен Жабари Смит драфтын 3 дахь сонголт уу. Дизайнерс ихний 5. Тийм. Тэгээд маш атлетик тийм өндөр бие хатаа хийж заавал 3 шийдэх хооронд бус талбаруу дайрсан тоглолтыг илүү хийх хэрэгтэй болоо гэж нэлээд бодсон. Тэгээд яалтчгүй тэгээд энэ багийн номер 1 нь гол тоглогч нь бол Сэнгүн юм байна тий. Дурант бол зүгээр яг 2 номер дээр 2 багийн 2 дахь опшн болоод тоглоход бол ямар ч асуудалгүй болсон юм гэдгийг энэ тоглолтод бас бид нар харчуулж бодож байна. Өнөөдөр тэгээ Сэнгүнтэй ажигдчихлаа тий. Тийм яг хөө Өнөөдрийн тоглолтод жоохон унжаар тоглолцсон баг шүү байсан. Яг ер нь аяллаар яваад ядарсан ч байгаа юм л да. Амин Томсон сайн тоглосон санагдчих. За Хьюстны одоо энэ хоёр багийн бас нэг онцлог байлаа. Тоглолтын өмнө довтлооны самраар лиг тэргүүлж байгаа хоёр баг юм биш үү? Одоо энэ Донон Клинген гэдэг тоглогч бүх тоглогчдыг тэргүүлж байгаа юм шүү довтлооны самраар. Клингенийг тэгэхээр бид бас ярих хэрэгтэй юм байна тий. Авдия яхааргүй бүх одод болох ёстой юм байна. Одоо нэгэн сар өрөхгүй хугацаанд энэ тоглолтыг хадгалчихад ер нь бүх од болох нь тодорхой болж байна. Тэгээд бас нэг онцгой зүйл болсон Кевин Дурант Уилт Чамберлыг гүйцээд 7 дугаар байрт орж ирсэн. За тэгээд ер нь Дэшкийг гүйцэх тодорхой, Жордныг гүйцэх тодорхой. Ер нь Коби руу бол ер нь очиж хаа гүйцэхгүй юм ярих асуудал юм. Бараг Кобиг ч гэсэн гүйцэх харагдаад байна. Одоо энэ жилийн форм нарахад. Коби гүйцчих хөө? Тийм, гүйцэж харагдаж байна тийм. Нөлрөлд бол асуудалгүй 1500 оноо авчих шүү дээ. Тэг шүү дээ. Ямар ч асуудалгүй. 1500 ч дээд нэг
20 оноо хүрхгүй. Тоолд өнгөсч юм чинь тооцоолсон чи авчихад байгаа. Тэгэхээр л тэгэл ер нь хэдэн жилийн өмнө Акилсэн тасарсан л тоглогч шүү дээ. Тэгээд тэр бэртлээсээ ирээд ер нь одоо энэ Акилса тассан тоглогч нар чинь бараг бүгдээрээ Кевин Дурант руу холбогдсон юм шүү те. Тэр нь яаж идгээсэн, яасан, энэ мэдлийг яаж давтыг юм. Тэгээд энэс ингэж гайхалтай ирж ирээд одоо ингээд харахад KD эзэж амар бэрттэйг юм шиг л харагдаад шүү дээ те. тэгээд эзэс 37-т тоглогч биш юм шиг тоглоод шүү дээ. Тэгэл одоо хүртэл ямарч бол цогсоох ямарч боломж байхгүй л байгаа дээ. Нэг хүн бол гайхалтай юм уу? За Portland Houston хоёр. Гэхдээ Хьюстон дээр бол зүгээр яагаад гоо зүгээр ходроо одоо нөөлдөө үлрэлийн турш ярьж байгаа холбогчийн асуудал байна. Тэрнээс яг багийн бүрдсэн бүрэлдэхүүнийг харахаар боломжтой яг аврах хаар боломжтой л дээ. Ер нь боломжтой бүрэлдэхүүн. Тэгээ түрүү нэг ярьсан дурдсан өндөр баг бүрдүүлээд нэг яг одоо өндөр үлээ. За авди өнгөрсөн үлрэлт ба энэ үлрэлт ингэж амар өсрөнгүй хөгжиж өсөрсөн байна статистикууд нь. Тэгэхээр өрсөлдөгчгүй л юм би авах гал байна л да. Багийн амжилтыг харсан ч зүгээр те. Бусдаа талбарууд дайрч алт торгуулын шидэж байгаа байд 10 оноо. Тоомжтой дамжуулалт. Торгуулын шидэлтийн оролдлого нь бүр огцом ихсэн. 9 гэдэг бол бас 10 гэдэг чинь амар үзүүлэлт шүү дээ. Хүлэн зөвшөөрөгдсөн л байна. Тэгээд отлооны хувь нь төдийлөн нэг шалтаа унахгүйгээр бараг адилхан шахуу оноо нь 10 гэдэг чинь. Уг нь багийн гарааны холбогч Drew Holiday гимтэлтэй тоглохгүй байгаа шүү дээ. Тийм Drew ирчихээр бүр л гоё болсон. Drew-тэй удирлыг амар эхлүүлсэн шүү дээ. Тэгж яхад ямар ч ирсэн бараг 50% амжилт руу очлоо шүү дээ одоо гисэр. Тэгэл зуны бэлтгэл амар юм да. Багийн хамгаалалт, Камарагийн хамгаалалт бусад тоглогчдын өөрсдөө тэлтэй тоглож байгаа байдал мэл. Ерөнхийдөө багийн тоглолцоотой. Халгаатай баг байгаад шүү дээ. Ямар ч багийн хож болохоор эсвэл Portland-д очиж одоо юу гэдэг тийм амархан хожил авахааргүй те. Тийм одоо үзүүлж байгаа амжилт чигээ биш тийм баг л байна. Үлрэлийн ихнээс халахсгажуулагч нь ажиллаа хийгээгүй те. Оролцож байгаа хүн энэ багийг маш өндөр тоглуулж шүү дээ. Тэгэхээр потенциалтай баг байгаа. Одоо ингээд нөгөө Авдиагаас гадна Камара гэдэг тоглогч нөгөө төсөөллийг бүр даваад байна л да. Хамгаалтын дүнлээдсэн чинь нэгэн үйлрэлийн дотор ингэж сайн шийддэг болсон гэж үнэхээр мэдсэнгүү. Сүүлийн үед 40%-тай шийдээд байгаа. Тэгээд ер нь Камара 40%-тай шийднэ гэдэг чинь өөрөө маш том сайн тохиол шүү дээ, тий. Тэгээд одоо ингээд шидэлтийн нөлөө нэр сайжирсан тоглогчдын перспективийг харъя, тий. Энд дээр Эйтон орж ирсэн. За ойлгомжтой Эйтон нөгөө тоглох минут бүх юм ихсэж байгаа учраас. Тэгээд юу өөрсөн дамжуулалтыг хэрээд байна гэсэн. За Rich Shepard бол яг үнэндээ өөртөө олдсон боломжоо маш сайн ашиглаж байна. Тийм байна. Calvin Jones бол шилдэг 6 тоглогч гэхээсээ гадна бүр одоо хожил авчирдаг тоглогч байгаа шүү дээ. За Макбайд ихсэн юм байлаа. Зэ Колие их. За Алекс Саар их бас ихсэн. Саар их бол сайн мэдэн шүү. Сайн мэдээ. Яг хүлээл төрж хэлж ийн гэсэн үг. Тэгээ энэ жил нэг тоглогчийг зүгээр баг дутан үнэлээд идэг байсан тоглогч том нөлөөтэй байгааг хэд хэдэн тоглолтоос анзаарсан. Wendell Carter Jr. одоо Wendell Carter Jr.тэй орлондоо Wendell Carter Jr.-г орлондоо тэнгэр газар шиг зөрүүтэй болчиход лээ. Тэгээ Keontae George бол бас MIP-ийн угаасаа гол өрсөлдөгч байгаа. За тэгээд Brooklyn De'Aaron Sharp гэдэг тоглогч байдаг. Тэгээд тоглогчийн мас статистик үзүүлэлт өссөн юм байна. Зарим тоглогчдын өсөлт бол тэгээ нөгөө боломж гарч ирсэн тэр боломжийг ашигласан тоглогч нар байна тийм ээ. Wendell Carter Jr. ч нөгөө нэг Angel Reese шүү дээ. Тийм. WNBA гот. Angel Reese-тэй болцдог болсон шүү дээ. Тийм. Angel Reese-ийн нөлөө гэдэг шүү дээ. Шидэлтэн сайжраад. Ер нь энэ жилийн ер нь сайн байгаа нөө. Ер нь жоохон тоогт гоцчихгээд. Бас байж болох юм тийм. Хүн юунаас л бол юунаас урам зориг авдаг. Тэгэхээр Америк хэвлэр хэнийг троллдоод бүр шоолоод Wendell Carter Jr. хизээ юм сагч юм байсан. За би өстө мэдээгүй мэдээлсэн. За түүл яа гоё юм аа. Гэхдээ Wendell Carter Jr.-ыг ингээд ярьж мариад яасан чинь манай зүгээр шал далийн юм ярих зүгээр манай Apes-ийн хайлайтн дээр Wendell Carter Jr. комент хийсэн байсан байхгүй юу? Манай хайлайтыг үзээд. Тийм. Тэгээд тэгсэн чинь ингээд хэдүүлээс яриад мундаг болж ин гэж яриад яж байгаа юм аюу. Сонирхолтой тийм ээ. За эсэргээрээ юу? Эсэргээрээ. Тийм байлээс. За тэгээд тэнд бол
Индианагийн минут бол багассан энэ жил. Гэтэ бас хувь нь ямар амар болсон тий. Гейм бол гимтлээс эргэж ирээд хуучин формонд орж чадахгүй байна тий. тийм байна. Брэндон Уильямсын минут бол Энэ яг энэ нэрүүд нь тийм том нэрүүд биш шүү. Нэг том нэр байгаа 60 70 магадгүй. Тийм Болохгүй тий. Тийм ээ. Болохгүй байгаа. 60 70 сайн байх хэрэгтэй байхгүй юу? минут нь багассан тий. За Брук Лопс бол яг хаа тэгээд Тэгээд нөө Тейтумын зүг Сэм Хаусрыг төвшин ахих болов гэдэг хүлээлт байсан чинь эсэргээрээ таарууга шалтгаан нэ тий. Сэм Хаусертэй яг боломж нь ихсээд Юус чинь эхэлчихээр. үнэн төрх нь гарч ирж байгаа юм. Юу яаж авч би болохоор нөө ингэ бодсон. Гэрийг авчихсан өөрсдөө. За орлого шидэлтийн орлого нэгсэн бох уу? Шидэлтийн орлого Олон минут тоглож байгаа шидэлтийн орлого гэсээр хүссэн үсээгүй яг цэвэр чадвар нь шалгав. Брук Лопес болохоор ерөөсө бутаад бас товтлогоо хэлсэн. Зүгээр гурийн гаднаас товтлож байгаа. Тийм. Лопез бол зүгээр яг шитгэс өөр товтлогоон дээр идэх буурсан шүү дээ. Тийм. Сэм Хаусер Индианагийн 3 тоглогч байна шүү дээ. 3 тоглогч байна. Тэгэхээр Халибуртны нөлөө? Тий. Халибуртэн байж эдгээр тоглогчид илүү Сул гарч шийддэг тухтай товтлдог байсан байна. Амар шидэж байна. Одоо бол залж байгаа их шидчихлээ бол тээ. Тийм аа. Тэгээ одоо Сэм Хаусраш тийм байж магадгүй шүү дээ. Тейтум Браун Тийм. тал талаас нь залдаад өгөнгөө сул Тейтум байхгүй ш нөгөө хэн байхгүй Холидей Тийм. үндсэн холбогч нь бас байхгүй болчиход байгаа шүү дээ энэ багч. За өргөжлүүлээд Сан Антонио Спurs Миннесота Тимберволвс багийн тоглолтын тойм үзье. За хамгийн хүлээлттэй тоглолтуудын нэг байсан өнөөдрийн лигийн талбай дээр бас өнөөдөр бас манай ялт ахыг дагдаг бол манай ялт ах бүр Корсайтс үж ашиглаж байгаа. Тэгээ энэ тоглолтыг тий. За би тэгэд битсэн шүү дээ ямар гоё тоглолт ч вэ. Тэгсэн чи янзаг гэнэ үү? Янзаг. Одоо ингээд баг сайн харж байвал баг ялтах байгаа да. Тэр сууж тэр биш. Аль хэсэг ажил сууж байгаа сте. Болон тэр том Багийн эзний ажил сууж байгаа. Тэгээ Үнээр бол зураг яваад үз. ялтах байгаа да тийм сууж байгаа. Нөгөө талд нь орно. За тэгээ тоглолтын хувьд бол амар тоглолт. Амар тоглолт үзчихлээ. Амарч газраас амарч тоглолт үзлээ. Тэглээ гэж. өвлөө сансан юм бах тэ хоошоо очсон. Мэдгүй. Ажил үзлээ. Spurs бол ерөөхдөө Аяллаар явж байгаа. тоглолтыг энэ тоглолтыг ерөөхдөө онооны илүү явж исэн. Тэгэд энэ тоглолтын дээр яагаад Вембиг гараанаас тоглолт эхлүүлүүлж үү гэдэг бас их сонирхолтой байсан. Минут хязгаарлалт болсон юм шүү дээ. Яг өнөөдрөөс эхлээд үү? Йоо. Чинзо. Тэр үеэс харагдаад байдаг тэгээ. За Назрын сүүлийн үед яг л оны шилдэг 6 дахь тоглогч шиг л тоглож байна доо. Шагнал хүртсэн жил шиг. 3 тоглолт дараалал оройс дэш авцсан. За ингийн тоглолт харьцсангүй баг оноо авсан хамгаалалт нэлээд зам гэсэн юм тоглолт болсон. Тоглолт ялангуяа тоглолтын 4-р гэдэг. Хоёр шартан хоорондоо тулсан л та. Эдвардс Вемби хоёр. Fox Clutch. Клач. Гаргагийн хүн болон Ant-Man хоёроо. Гогдодос. За энэ дээр Яа. Вембиг свич хийхгүй явсаар байгаа даргалцсан шүү дээ. Өөрөө бүр авч гарч байгаа. яг тэрэн дээр тэр Randall-ийн зогсоодсон дээ тэр нь слам болсон л доо. Нэг тэг болсон тий тэнд. Дахиад нэг боломж авч ирсэн. Тэгээд 10 гаруй оноогоор чухал үед хожигдож байгаад эргэж ирээд том ялтыг байгуулж чадсан. Тэгээд том тоглолт нэр том тоглолт гаргаж чадаад байгаамаа. Ant-Man үгүйс магтсан. Яа харахгүй магтаалдал хүрсэн хэвээр байна. Одоогоор ямар ч гэсэн сүүлийн үед Миннесотагийн амжилтан дээр янз бүрийн л яриа гараад их юм. Нэг бол Энтони Эдвардс жоохон сэтгэл дундуур байгаа гэдэг яриа гарах юм. Нэг бол Рэндлийг солино гэх юм. Нэг бол ингээд солигдох нь одоо буцаад намжчихлаа ч юм. Тогтургүй л байгаа гэдэг. Энэ баг ямарч маш гоё плей-оффын баг. Гэхдээ яг энэ бүрэлдэхүүнээр бол авраг авахад хэцүү гэдэг нь бид өнгөрсүүлэлт харцсан. Тэг яг Миннесота тий. Миннесота. Рандл ч юм уу Эдвардс гэхээс илүү холбон тоглогчийн байрлалын асуудлыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй баг гэдэг нэг болчиход байна. Тэгээд эсвэргээрээ Spurs сайн багууд эсрэг сайн тоглоод заримдаа нэг муу багуудад хожигчод энэ магадгүй бүрэлдэхүүн хитрхи залуухан магадгүй ганц нэг одоо Алекс Карусаж гэдэг юм туршлагатай нэг хоёр тоглогч чиг бас багтаа солилцоогоор авчих хэрэгтэй болоо гэж харж байна. Уг нь Барнс байгаа да тэрийн гүцэх хэвээр хүн нь. За Spurs Minnesota-гийн тоглолт. Оо санал нийл зөв. Миннесота бол Randall-ыг солиод сайжруулж чадахгүй л дээ. Хүн хэцүү тий. Харин тий зах зээл хэцүү байхгүй. Одоо чинь Randall-ыг өөрийнх нь байрал дээр тоглож байгаа нэг сайжруулсан үйлбэр нь солигээр
Рэндлс илүү байрлагын тул шин бэ. PFU. Тэгэл нөгөө томуудаас тэгэл томчуудын нэг л орж иж байгаа үсэ. Тэгэхээр нөгөө багууд нь Карлен тэ тавсан. буцаад байгаа. Тэгэхээр холбогчийн байрлал дээр асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэгжиж магадгүй Рэндл нь илүү яг энэ багтаа зөгцсөн Катас ч илүү зөгцсөн болж байхыг ч үүсэхгүй шүү дээ. Тийм гоё холбогчийн байрлалаа шийдэх хэрэгтэй. Спurs бол түрүүн хэлцээ. Барнсаа сайжруулж Спurs асуудал байхгүй юм шиг санагдав. Өөрөглөлөд Лос Анжелес Lakers Milwaukee Bucks багийн тоглолтыг үзэн өнгөрсөн 7 хоногийн бас онцлог тоглолтуудын нэг байсан. LeBron James, Giannis Antetokounmpo, Luka Doncic гэсэн томуудын өрсөлдөөн. Криптод болсон. За LeBron бол энэ тоглолтод эхэнд бол маш сайн тоглосон шүү дээ. Эхэнд дөө. Тоглолтын төгсгөлрүүд энэ ч формонд орчлоо шүү дээ буцаад. Юм л тохоодох юм шүү дээ. Саяхан Joel бид удирдлагын анхны тоглолтоо гүйцэтгэх шашаа LeBron ч одоо нэг тоглолтод 4 удаа тохож магадах юм. Кузма. Яаж хийж байгаа юм Мэдрэмжтэй яаж хийж байгаа л. Ларабигийн ураа. Портер Junior. Дөрөвдүгээр үеийн эхлэлийг бол Lakers маш сайн хийсэн. 10 онооны Тийм бариад илүү болсон шүү дээ. Тэрнээс хойш бол юм нүгэ аваатай. Ингээд LeBron-ы энэ нэг дараалсан товтлоход амжилтууд онооны тэргүүлэхэд хоноо юм авсан. Тэ одоо энэ за энэ дээр Лука алдаа. Яг тоглолтын маш эзэгтэй үед. Энд чинь оноо тэнцүү байсан үе. Бэрүүн орсон тий. За Буух тийм тоглогч шийдэгчээд болсон зэлийн дэрлөө нь ороод хатгуулсан тий. буух цаг нөгөө гэж байна. Тэгээ сүүлд нэг блок төлсөн. Янст дандаа тий. Янст. Тэгээд тоглолтын дараа тэгэл дахиад хэвлэнтэй л 2 багтсан. LeBron-ы нөгөө сүүлийн turnover хаалтан дээр шүүмжлэлтэй хандсан дамжуулдаг өгөөч гэдэг юм уу. Зарим нь болохоор тэгээд Лукагийн тэр алдаа бол ер нь зөв мэдрэмжгүй алдаа байлаа гэдэг талаас. Ер нь бол сүүлийн лекшн тоглохын дээр маш их зүйл болчихж байгаа шүү дээ. LeBron бөмбөг авчаад JJ Redick рүү нэг харж байгаа. Тайм авах юм уу гэдэг. Тэнд чи яв гэж. Яв гэж шууд явуулчих. За тэгэхээр ер нь бол довтлогоог найруулаа гэж LeBron-д итгээд JJ Redick явуулсан л гэсэн. LeBron-ыг харахаар нэг ийм зүйл ажиллагдаад байгаа. Яг заримдаа харахаар нэг бидний мэддэг амар лаг LeBron харагдаад заримдаа яалтчгүй 41 настай LeBron харагдаад байгаа. Тэгээд ер нь карьерийнхаа төгсгөл үед явж байгаа тамирчдын хэд хэд яриг сонсч байсан л ганцхан сагсан мөн үгүй шүү ер нь. Тэгэхээр ингээд санаагаараа бол талбай дээр ингээд бүх юмаа ингээд хийчих гээд байдаг. Гэхдээ яалтчгүй би махмууд нь санаагаа гүйцгээ болчиход. Тэр үед л ер нь сагсан мөн бүч мөний спортоос ер нь зодод тайлгсан бод юм тамирчид орж ирд юм байна л да. Яг энэ мөчтэй бас үетэй бас тэгэл LeBron ч тулж гинэ гэж харж байна. Яалтчгүй ингээд бид нар хизээч урд нь LeBron-ыг 2-3-ны хажуугаар гараад ингээ орт хийж байгаа бол тэргээ тохиол дуусгадаг ч юм уу. Бидний LeBron-ын тийш нэг хүнд амар блок болж байгааг ер нь барагтаа бол хардггүй байсан шүү дээ. Тэр одоо яалтчгүй тэгээд яг энэ оюун бодлоо яг би энэ гүйцгээ болж хэлж гинэ удаа гэсэн тийм зүйлүүд бол ажиглагдаж байгаа. За тэр яг тэгээд сүүлд бол яг юу гэдэг тэгээд нэг бөмбөг алаардаас хатгуулаа хийж байгаа юм гэж тэр зүйлүүд бол хаяа болж л байдаг те. За ерөнхийдөө бол ялч 41 нас гүйцэгж гинэ удаа л гэж харж шүү дээ. Сүүлийн 4 тоглолтын статистик үзүүлэлт харлаа. Ялангуяа сүүлийн 2 тоглолтын дээр Лука Дончич бодрохтой хасах 12, хасах 8. Саяны хожигддаг дээр ч гэсэн LeBron болохоор нэмэх 8, нэмэх 9 ч үлээ. 11 ч үлээ юм. Тэнгэр газар чи зүрхтэй ийм 2 үзүүлэлт харагдлаа. Тэгээд зүгээр LeBron, Лука 2 яг уу сайн хожлуудыг хэрэгтэй хожлуудыг Reeves зүгт байгуулсан байсан. Сүүлийн 2 тоглолтод гэхдээ дараалал ямарсан хожигдчихлоо. Тэгээд
Ривсийн 3-ын нөгөө нэгэн сэлгээнээс суух гэхээсээ илүүтэйгээр зүгээр Леброн, Лука хоёр хамтдаа талбай дээр яаж хинэн бөмбөггүй тоглох вэ гэдэг дээр та аюулч чинь. Одоо зүгээр Лука бөмбөггүй тоглож чадахгүй байгаа дээ шүү дээ яг үнэндээ. Яа зүгээр хин бөмбөгтэй тоглох хэрэгтэй л тоглож болчиход л да. Тэгээ зүгээр юугаа статистик үзүүлэлт харах юм бол Леброн бөмбөггүй тоглосон дээр л дээ. Тэгээд өмнө ярьжсэн Ривс одоо гимтснээс хойш 13 тоглолт 8-5 гэсэн амжилттай явж байгаа. Тэгээ сүүлийн 2 тоглолтын дээр дараалал ажигдсан. Уг нь бол тун дав байсан. 8-3 байсан. Тэгээ яг Lakers шийдэж болох асуудал шийдэж болохоор юм байна гэдэг зөв Ривсгүйгээр хараад байгаа учраас би зөв магадгүй зөв энэ чигээр Ривс эргэж ирсэн сэлгэнээс тоглуулчих хэрэгтэй болов уу гэдэг бол улам батчаад л. Леброн, Лука хоёр хамт талбайд байх үед бол Лука л бөмбөгтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэр багийн лидер юм бэ. Тэр учраас Лука л бөмбөгтэй байх хэрэгтэй. Сая Анар яг хэллээ ш. Яг энэ ойрхон сагсан бөмбөг дээр ч харагддаг байхгүй юу? Тэр чинь ахмад тоглогчдын юу н яагааргүй бин нөө тархин илүү магадгүй л хурдан ажиллаж байгаа. Тэ олон туршлагатай эндээс авдсан мэдээлэл нь одоо нэг одоо юу гэдэг юм бэ? Санах ойнд байгаа шүү дээ. Тэр хариу үзүүлэх тархиных нь хурдан байгаач бин гүцэхгүй байгаа. Тэгэхээр Леброн яг ийм эцсийн өрмөчөд Лебронд гарт бөмбөгөөс Лукагийн гарт бөмбөгөөс хамаагүй лөө үр бүтээлтэй болох магадлал нь л өсөх болов л гэж байна. Сая төсөлд бол Лука байхгүй. Лука 6 алжаа аваад тоглолтын сүүлийн 1 минут алдаанаас болоод суучсан. Зөвөр за довтлохоо яг угаасаа Лукагаар явна. Лукагийн гарт бөмбөг уудна. Гэхдээ Лука тэрийг бол хийж чаддаг болохоор зөвөр Лука хамгаалтан дээр бүр яалтчгүй бүр асар том сул тал болчиход. Леброн хоёлоо тий. Хоёлоо. За тэгэхээр хоёлоо байхаар бүр хоёлаа сул тал болчиход байна тий. За дээрэс нь нэмээд Lakers одоо яг минут өгөх шаардлагагүй нэг хэд хэдэн тоглогч нар байна. Одоо Maxi Kleber ч гэдэм үү, Gabe Winston ч гэдэм. Талбай дээр гараад үнэхээр ашиггүй. За тэгээд Леброн, Лука хоёр зэрэг байхаар зарим нэг тоглогчдын тоглолт нь зарцаад идэхгүй болж байна. Тэрний нэг тоглогч нь бол DeAndre Ayton байхгүй. DeAndre Ayton бөмбөг ирэхээ ойлж чинь яг энээсээ болоод довтлохгүй болоод ирэхээр хамгаалт самбарт эсэргээрээ DeAndre Ayton идэхгүй болоод эхэлж чинь гэдэг юм ингээд маш их асуудал байна. За тэгээд сүүлийн үед бол бүр JJ-рэд их бол тасгалж бол зарим нэг энэ багийн дотоодын асуудлын хамгаалтын зүйлүүдээс үнэхээр залхаж стресс нервж байгаа юм шиг. Яагаад Леброн тайм авахыг харж JJ тайм авахгүй цацдаг баг өөстөө явчих. Өөрсдөө мэдгийж байгаа айстай тий. Сая сүүлийн тоглолтын дээр харууллаа шүү дээ. Би болохоор тэрийг арай өөрөөр харсан шүү дээ. Хурдан довтлох гад байхад нь Леброн 50 залаад байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд Редикт салжуулагч бухимдаад байсан шүү дээ Леброн. Тэр хурдан жил тайм аут тавуулж. Тайм аагүй харин. Аваач дээ. Аагүй шүү дээ. Яа л хурдан одоо тулгаагийн газ очоод тэндээс дааж ороо задлах ч юм уу юм хин авчиж Леброн чи яг ингээд цагаа уяад 7 секунд баг 5 секунд рүү орж ирж байгаа дайрж байгаа. Энэ бол зүгээр харин тэгэл хоёр Леброн болохоор дасгалжуулагч шийдвэр гаргах гэдэг. Салжуулагч нь тэнд өөрөө нь шийдвэр. Тэгээд Lakers-ийн бол энэ асуудал нь Маркус Смарт ч гэсэн одоо бас удаашрч байгаа байхгүй хамгаалтан дээр давуу тал болохоос илүү сул тал болох тохиолдол ч айгүй харагдаж байна Маркус Смартын хувьд. Тэрхий удаан байдаг ч юм уу, тэрхий жижигхэн байдаг ч юм уу. Ингээд за тэгээд угаасаа Маркус Смарт NBA байхдаа хизээч тийм efficient scorer буюу тийм үр дүнтэй оноо авагч байгаагүй маш олон гурваа шидэж 30% шиддэг ч юм уу ийм их тоглогч байсан болохоор одоо 3 онооны шидэлт нь унахгүй байгаа үед Маркус Смарт талбай дээр айгүй ашиггүй олон юм өнгөрөөж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгэхээр шин хин гарах юм бэ одоо? Баахан хүн гарахаа ойлж. Одоо тэгэл Vanderbilt сүүлийн айгүй хүмүүс тоглож байна. Ч гэдэм үү ингээл хүн орчих байна уу? Одоо хэцүү шүү. Хачимураа бас гинтэлтэй аваад байгаа шүү дээ хажууд нь. Тэгээ Оос юус аахгүй гэхээр тэгээд нөгөө хэрэггүй хүмүүсийг чи гарахаасаар аргагүй болохоор нөгөө чинь. Тэгээд хамгаалалт нь маш муу байгаад байдаг. За тэгин гутлаа бөмбөгний шилжилт нь байхгүй 2 хүн өндөр бөмбөг ингээд байгаад тахаар хамгаалахаасаа гадна хамгаалахгүй байхаасаа гадна итгэхгүй болчиход. Тийм ба. Яг үүндээ. Яг үүндээ Лука залж байгаа л өөрөө нэг довтлчин тэгээд зөрөөд ганц нэгэн болохоо ойлоод ирэхээр Лука зөрүүлээд багийнхандаа жоохон тэр стрессээ өөрөө гаргаад байгаа нь ажиглагдаж байгаа байхгүй сүүлийн тоглолтын дээр. Эсрэг багийнсан ер нь хамгаалахад бас ойлгомжтой болчих юм шиг. Амархан гэх юм уу? Лука сойдод очих шууд үлдсэн дайрчаад шээ. Тэнд одоо угаасаа залжлаа наач арай.
довтлуулаагүй дээ гэдээ харж хад мэдгүй. Тэгээ хоёр хүнээс хамааралтай сакс тоглоод байгаа л жоох хэцүү л. Тэгэхээр баг Lakers одоо тоглолтуудаа хожихын тулд Лука байгаа тохиолдолд Лукагийн баг довтлогоо болгон амжилттай юм уу? Амжилттай довтлогоо юм уу? Ассист болж ийж л тэгээ нөгөө талаас сайн ингэж зүй явах гэдэг. Тэгхгүйгээр Лука нэг 2-3 довтлогоо хуураа явуучих юм бол оноо нь ингээд салчих гээд айгүй хэцүү болчихно. Үцгэд бол тийж л харагдчихлаа. За тэгээд бүх өдөө тоглолтын 2 дахь сал хураалтын дүн байна тийм. За нэг өөрчлөлтсөн зүйл байна уу? Дэни Авдигийн дээр LeBron James гарч ирсэн үү? Үгүй байна. Гэтэ яа дээшлсэн байна тест. 8 руу ороод ирсэн байна тест. Тийм тий. Cooper Flag гарч ирсэн байна. Murray дээшлдэг байна. Jamal Murray чинь 25 оноо 7.5 амжилттай амжилттай. Амар. Дээшлдэг байна. Сая нэг тоглолтын дээр Jokic эзгүүд 16 17 амжилттай амжилт өгсөн шүү дээ. 22 оноо хараад. Anthony Davis. Дэни Авди арт нуус байгаа гэж. Уус байна тий. Сиад. Авах хэрэгтэй үнэхээр хэрэгтэй. Харин нэг дараад нэг сарын нэг сүүл нэг эцсийн санал хураалт гарахаас өмнө хэдүүлээ нэг өөрсдийнхөө таамаг юу. Таамаг гэхээс илүү саналаа тий. Тий. За. Макси 3-т. Бараг л 2-т. KD-ийн дээр аваад байдаг. Макси Энэ хотын үйл зөрүүл гараад байна. Тийм тий. Тийм. Jaylen Brown очсон. Нью-Йоркоос 2 3 харин 3 тоглогч. Эдрээс ч одоо тэгэд яг яаж авах вэ? Толгой одоо энэ 16 тоглогч Чи явж ажиллах чаа чи мэдгүй байх чи бид нэр. Дээр бол би дөрмийн яг орчуулад бичсэн шүү дээ. Тэрэн дээр бол гэхдээ яг одоо байрлал хамаагүй гэсэн. Гэхдээ нөгөө нэг 50% санал 25% нь бол яг хэвээрэл байлаа. Тэгэхээр одоо миний ойлгож байгаагаар ямар ч сан хамгийн их санал авсан 8 оноо цуглуулсан 8 олуулсан тоглогч нь явчихна. Тэгэл үлдсэн 16 тоглогчийн бараг 8-8-аар нь 2 бүсээс нь харин тэгээд орон дүрэн дөсөлчих бах юм. Тэгээд East байгаа тийм. East West World юм. Тийм. Амбиц тагаа шүү дээ. Амбиц тагаа шүү дээ. Тэгээ World нь хүн амир байгаад яг асам дээр World нь MVP-ийн 5-ын тэргүүлээд байдаг тийм. Тий. За ингээд сүүлийн булангаа эхлүүлэх үү. Тэгээд Та баажаагаас л ухаантай юу? За эхнийхэн шууд явуулъя. Та эхнийхэн ч байсан яах вэ? Анар бэлдсэн юм уу? NBA defensive player. Шиглээ хэдэн онд олгож эхэлсэн бэ? Хоёул хариулах юм байна. Defensive player of the year. $83 гэсэн юм би. Би бас тэгж л бодоод. 83. Тэгээ анхных нь нөгөө хин хамгаалагч Купер авсан. Тим юу юм уу те? Купер лээ. Lakers-ийн үү? Залуу шагнал юм шүү те. Зүг байна уу? Залуу шагнал юм шүү те. 83 он гэдэг чинь. Lakers-ийн эс чигээр даа үстэй. Тийм. Майкл Купер. Майкл Купер. Майкл гэдэг нэр орж ирэхгүй шүү дээ. Хамгийн үлдэлтийн суралтай тоглолт. Асуулт асууж өгөлдөө. Энэ бэд хамгийн урд ялцын зураг хэдэн тоглолт вэ? А хариулт 28, Б 30. Хэд дараач чадсан юм биш үү? 33 50 авах уу? 33 35-2-ын нэг нь. Тэр хоёр тий. 33. Энд чинь нөгөө Legacy ажлын сурал өстэй. Тий. 33. 33. За зүү өрөлтөөр 33 үлддэг. 71-ээс 72 оны үлдрэл. Энд тэ ямар Жэри юу вэ? Чим тэ ямар амар юм. Харин тэгээ 33 дараалж хажин гэдэг Өөд чинь. нь үстэй. Өөд шүү дээ. Финалд хамгийн олон бөмбөг болтсон. Хамгийн олонтой бөмбөг алдсан тоглогч. Билл Рассел Малсрын үед бол turnover-ыг тоолдгүй байсан байна. Тийм тий. Энэ гэхдээ бас гай юм шүү.
хамгийн олон финал тоглосон нь хамгийн их бомбог алдаа. Ожид их нэг тоглолтод л үстэй. Гүү нийт шүү. Нийт юм уу? Тэгвэл LeBron. Хей. LeBron James нийт 217 бомбог алдаа. Нийт 55 хамгийн олон тоглосон. Тийм финал Тэгээ хамгийн. Magic Johnson айгүй ойрхон. А бас уу? 102. 190. Оо, нэлээд орох юм шүү. Тэр нэг тоглолтын дээр их юм бэ? LeBron 8. 8. Олон болохоор тэгээ олон Хамгийн бөмбөг барьж байгаа тоглогч юм чи одоо ялч юм шиг олон болох л та. За манай асуултуудыг 3 харъя. хажирч юм. 3 200% гарсан түүх баа. Чилээ сайн хийж штэ. За энэ юм бэ? Оо би битгийгээ наа. Силва юу? Тий. Ордонд Тристэн даа хэцүү зургнууд бол оруулаагүй. Гой зал шүү. Царилэг шүү. Ахар нь евро л ихтэй. За энэ бас амархан. Ер нь зөв амархан 3 зураг Энэ тавьсан. Memphis-ийн тоглогч шүү. Нэр нэг нүдэнд харагдаад байгаа юм шиг. Covered. Мөн. Царамэрэг мардаг. Яг юу вэ нөө? Зөнийг юм Мамбаш гэж харагдаад. Яа маа. халь Черси царай нүдэн нэр нь харагдаад. Covered. За, Cedric Coward. Ютагийн энэ Ютагийн тоглогч байна. Стоослаараа үзчихсэн. Би бол мэдгүй. 8 номертой лөө. Стоо мэдгүй уучлаарай. Энэ аюу дажгүй байгаад байгаа шүү. Сайн байгаа сайн. Тоглогч юм уу? SG. Колер биш үстэй. Айсаа коли гэдэг нөө. Ийм тийм шүү. Гэтэ энэ дээр амар өөр гарчиж Энэ байна. амар Угаасаа ийм Угаасаа ийм баг зодон ч юм шиг. Угаасаа ингээ харахаар ийм сонио бүдүүн Энэ ч дээр юм бас шиг. түүний тоглогч харагдаад би бас сая төвөнд болж байна. Колер чи ийм залуучаа. Сэлгэнээс 15 минут тоглохдоо л 8 дамжуулт гэж бодох шүү дээ. яг ширхэг мотоо болохоос чи айгуу сайн холбож байгаа. Оролт морлт нь Өнгөрсөн жил ягаа нөө Кенто Жорж бас минутын булаангаа алдаад уйлалт дууссан шүү дээ. Энэ хэрэг гоё асуултууд байна шүү тий. Цэрэг. Бааж явах бол Би баларсан. бас жоохон арай жоохон хэцүү те. Нэг инжлэр рукинээс оруулт юм гэж за. Би өөрөө ч хараад царай. Гом гэж таад байсан. За нэвтрүүлгээ энэ дүрээд өндөрлүүлээд дараа 7 хоногт тавлаас унаа. Тэгэл 7 хоног л гэдэг байхгүй те. Энэ удаагийн дугаарт хамт байсан үзэгчтэй баярлалаа. Дараагийн 7 хоногт энэ цагта 14 дахь дугаараар иргэд болцъя. Sounds so funny when I can keep it 1,000 now. You don't really run it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. 'Cause I know you don't really run it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. Cause I feel like 3,000 energies is down the low. 'Cause you know that we bout it in your dreams. You don't know in real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your